Сэтгэлийг чанараар Asahi. Хамтран ажиллагч Anything is possible ураатай Leaning brand. Сайн бацааны үзэгчдээ Game Day podcast-ийн шинэхэн дугаар маань эхлэхэд бэлэн болсон байна. Студид Ваявас Ямбу 3 дээр нэмхэн. За, тоглогчийн хувьар дээдлигийн 3 удаагийн авраг, дасгалжуулагчийн хувьар 5 удаагийн авраг. За, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Одонбаатарын баяр цогтах маань үргэлжлэн ирсэн байна. За, тэгээ цагаахтай өдрийн мэнд дүргийн мөн одоо яг бидний урилгыг хүлээн авч одоо подкаст маань хүрэлцэн орж иж байгааг маш баярлалаа. За, намайг энэ сайхан нэвтрүүлэгт оролцуулж байгаа та нартаас маш их баярлалаа. За, тэгээд цагаахаар ер нь сүүлийн үеийн сонин сайхан юу вэ? Одоо бидэд ч юм бол нөгөө нэг сошиал мончлоор бол ингээл байнга бие бинийгээ дагалзаал бие бинийхээ постмостыг хараал явж байгаа. Тэгэл ерөнхийдөө тэр сонин сайхныг бол дараа нь жижигтэй яри те. Зүгээр ер нь яг одоо яг саксны одоо маш олон төвшөнд зэрэг ажиллаа явж байгаа хүний хувьд одоо яг аль төвшөнд ямар багууд дээр ажиллаж байна те. Тэр мэдээлэлээс бас эхлээд үзэгчтэй үргээд тэгээд эхлэх үү. За би энэ жилээс Omni Эрдэнэт Майнс баг дээр одоо 3 жил эмгтэй дээдлигийн баг дээр ажиллаад тэгээ энэ жилээс бол эрэгтэй дээдлигийн баг руу орно гэсэн. Энэ бол яг анх эмгтэй сакс орохдоо л энэ 3 жилийн дараа эрэгтэй рүү орно гэсэн төлөвлөгөөтэй байсан. Яг тэр төлөвлөгөөнийхөө дагуу энэ жил Эрдэнэт Майнс баг дээр ерөнхийдөө тасгалжуулагч ирсэн. За тэгээд Этүг өрөвсөд клуб дээр одоо 13 дахь жилдээ ажиллаж байна. За тэгээд манайх бол 9-өөс дээш насны бүх насны дээр одоо өсвөрийн багуудтай. За тэгээд оюутны 4 багтай. За тэгээд энэ жил хуучин хасын хөлгүүд буюу эмгтэй дээдлигийн баг маань хасын хөлгүүд баг маань энэ жилээс эмгтэй баг дээр ажиллах боломжгүй. Тэгээд ихэнх нөгөө маань шавнар байдаг үүднээс бас тэгээд коотинг аваад тэгээд эмгтэй дээдлигийн баг дээдлигт орж байгаа. За тэгээд хөгжлийн лигт одоо энэ жилээс эхлээд анх удаа эрэгтэй баг бас орж байгаа. Тэгээд нэлээд өргөн бүлтгүүнээр ажиллаж байгаа. Тэгээд бас багш дасгалжуулагч нар бас нэлээд олон шаардлагатай болж байна. Тэгээд ерөөдөө одоо бол яг голч энэ ажлууд дээр л ажиллаж байна да. Одоо нэг хөгжлийн лиг дээр эрэгтэй баг юм байна тийм үү? Дүүгийн өсвөл гэдэг нэртэй. Тэгэхээр нөгөө эрхээ авчих юм бол бас л дээшээ ороод ирэх юм байна шүү дээ. Ер нь бол яг нөгөө клубын хаан тогтолцоог л өргөжүүлж байгаа. Тэгээ ер нь бол нэг босоо тогтолцоотой Монголын сакс мөнгөт нэг анхны клуб болчихъя. За тэгээ дээр нь бас нэг одоо яг энэ босоо тогтолцоог ингээ бий болгоход одоо манай Этүгэн дээр бол хамгийн том боломж нь бол манайх бүрэн дунд сургуультай, их сургуультай. Тэгэхээр бид нөгөө бүрэн дунд сургуулийн одоо боловсрал болон их сургуулийн боловсролыг олохын хажуугаас сакс мөнгөний одоо тэгээ юугаа сургалтуудыг явуулаад ингээд явах бүрэн боломжтой. Тэгээд энэ их сургууль болон дунд сургуулиуд дээр аль алин дээр бид нэг 20-с 100% тэтгэлгүүд өгдөг байгаа. Тэгээд энэ тэтгэлгээ өгөөд мөн хүүхдүүдийг бас нэг амьдралд нь тэр хүрэхтэй. Одоо цэцлэгийн наснаас нь одоо ер нь бол удахгүй оны өмнө чадвал эхэлчих бодолтой. Чадахгүй бол он гараад ерөнхийдөө бол 4 нас 5 наснаас цэцлэгийн наснаас эхэлж хүүхдүүд авах гэж байгаа. Тэгээд сая өөрөө би нөгөө Эрдэнэт Майнс багтаа хятадд нэг 14 хоногийн бэлтгэл сургуульд нь явсан. За тэрний өмнө оюутны багтаа бас хятадд бас нэг 7 хонсон. Тэгээд энэ хугацаанд нөгөө хятадын одоо нөгөө СБ-ийн дээдлигийн багууд дээр хүүхдийн нөгөө сургалтуудын яг тэр кемпт нь очиж байлж хагаад тэгээ нөгөө тэр судалж үзсэн. Ер нь бол яг 4-5 настайгаас ахуулаад бүх насаар ингээд бэлддэг юм билээ. Тэгээд яг тэр сургалтуудын бичлэгийг хийж аваад тэгээ бас нэг багш нартай нь уулзаад тэр талаас нь бас судлаад сургалтын талаар нэлээд судлаад бас нэлээд судалгаа хийж хагаад ирсэн. Тэгээд ерөнхийдөө яг энэ тал дээр эхлэх гэсэн тийм бодолтой. Тэгэхээр ер нь бол нэлээд өргөн өрөөтэй тийм Монголын одоо нэг анхны клуб болчих юм бол бусад клубуд маань дагаад бас ийм жишг рүү орчуулах нь Монголын сакс мөнгөний хөгжилд цаашдаа хэрэгтэй юм даа гэсэн тийм зорилго тавьж ажиллаж байгаа. Зөв жишг тогтоогоо тийм. Ер нь бол. За тэгвэл одоо тэр тухай ерөнхийдөө дэлгэрүүлээд хэдүүлээ бас жоохон байжгаад ярьцгаая. Тэгээд одоо ерөнхийдөө бас цогоох маань хизээ анх сакс мөнгөтэй хэрхэн нөхөрлж ив те. Яг тэр гоё түүх рүү буцаад хэдүүлээ очивол тэр талаараа гоё үзэгчтэй гоё дэлгэрэнгүй сайхан ярьж байгаа ч та. За би бол бага насаа Дэнжи мянгад өнгөрөөсөн. Тэгээд яг хашаанд манай ах тэгээ манай талигаас дүүгээд
Манай ах өөрөө бас жоохон сагсан сонирхолтой хүмүүс. Тэгээд ах маань ингээд нөгөө дугууны юугаар кольцоо хийгээд тэгээд хашаанда анх ингээд биднээс ингээд 13 бөмбөг гэл нэг эзэний бөмбөгээр анх тоглож болоод тэгж байгаа л сагсан мөнгөд тустай болцсон. Тэгээд манай Дэнжин мягад нэг юм хоёр талтаа яг одоо энэ зааш ингээд хоёр шийттэй маш том тийм талбайтай тийм шийт яг манай доохон талд жалганд байдаг гэсэн. За тэн дээр ер нь тал талаас нь бол хүүхдүүд хийж тоглодог тийм байсан. Тэгээ тэнд ер нь тоглосоор байгаа. Тэгээ сагсан мөнгө болсон доо. Тэгээ 5 дахь ангиас 39-өөс суулж шгшээ өгд. Ороод тэгээ тэрнээс хойш ер нь бол 39-ийг 8 төгсөөд 9 дугаар ангиас 57 дугаар суулдаг даваа нэмэгчтэй ирээд тэгээд 9 дугаар ангиас анх хошоол спорт клубд одоо талигаач ус насан багшийн өдөрт одоо тэнд одоо скватын тухайн скватын өрөө байсан ба скватын шгшээ гэж яваад чингэлтэй хэлөө сүг чингэлтэй гэж чингэлтэй байсан. Тэгээд тэрүүгээрээ яваал. Тэгэл тэндээсээ 9 дугаар ангидаа одоо тухайн энэ тэр скватын шгшээ огч нь маш хүчтэй өгсөн. Одоо цэврээ огш, өлзий ах, тэгээд дашторж ах, тэгээд тунсаг гэдэг нэр нь бол тэр тухайн үеийн маш хүчтэй яг улсын авраг авах хэмжээний тийм баг ус. Тэгээд тэнд анх 9 дугаар ангидаа насны хүүхдийн шгшээ огт дуудаж орж ирсэн. Тэгэл тэрнээс хойш гэл хүч спорт хороонд 90 онд 10 дахь ангид хүч спорт хороонд насны хүүхдийн багаас тоглоод алтан медаль аваад тэгээ 90 онд анх спортын мастер цолгож ирсэн. За тэгэл тэрнээс хойш одоо ингээл өнөөдөр хүртэл ингээл сагсан мөнгөний спортоос салцгүй амьдралаа холбоо явж байна. Тэгээ 94 онд анх одоо мэргэжлийн дээдлийг манай одоо үндэсний дээдлийг маань анх зохион байгуулагдсан. За тэгэхэд бол Азийн чон гэдэг багт цэвэр багшийн удирдлагаар тоглоод тэгэл явж байгаа бол 2005 онд одоо энэ одоогийн хасын үлгүүд багт пак багшийн удирдлагаар тоглож байгаад за тэгээд тэндээсээ ерөнхийдөө улирлын дунд зодог тайлах шийдвэр гаргаад тэгээд зодог тайлчаад 7 оноос пак багш эгж уцтаад ирж уулз гээд тэгээ очиод болцсон пак багш тасгалжуулагч болгээл тэгэл тасгалжуулагчийн замгаа очив. Явсан тэгэл өнөөдөр хүртэл ингээл явчих. Оо, юу юм биш үү? Тоглож байгаад за би ер нь коуч болёо болоогүй. Бүр болцсон байсан юм тийм үү? Би ч бас нэг тухайн үед нэг авч сургуулийн ажил болдог нэг хувийн жижиг бизнестэй тэгээд яг тэрлүүгээ ер нь орё. Яг нэг пак багшийн бэлтгэл бол тухайн үед бол бас манай Монголын сагсанд бол цочирдуулахаар бэлтгэл хийжсэн. Тэгээд ерөнхийдөө бол би ч бас нэг Ахмад тоглогч болцсон тийм бэлтгэл сургалт хийх нь болцсон жоохон зөнгөр талдаа болцсон тийм нэг дүүний үнэ одоо пүүж маа талигаач оргил маяг биднес нэг багт байсан. Нөгөө дүүнэрээ яачаал өөрөө нэг бэлтгэл хийх том ахал явдаг. Тэгж жагаад пак багш асуултууд тэгээ пак багшийн хөтөлбөрөнд бэлтгэл хийгээд за энэ 0 дээр суучаа босч чадахгүй болсон. Ер нь бол тийм. Гэхдээ яг хоо ер нь бол давна гэж шалгасан. Тийм ягаад гэвэл за ямарс энэ бэлтгэлийг би даваад гарах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр энэ хөдөлж чадахгүй бол ер нь бол би хамгийн булраал балаасан л та ер нь бол тэгээд яг ямарс тэрийг даваад гарсан тэгээд өөрөө бол нийлээ гайгүй болчлоо гэж бодсон байхгүй. Тэгээд солилцооноос орж ийл тэгэл хойд нь жоохон гайгүй толчаал тэгэл инхээр ерөөсөө нэг цаг айгүй баг багцсан. Тэгээд нэг ихний тойрог яваад дуусна дараа ерөөхдөө нэг уулзъя гэж уулзаад яас пак ус чи удаан байгаад гэсэн. За тэгээ ботсон. За би ч 33 таа байсан хаа. За одоо ер нь бол энэс хурдан байх болно гэж бол байх. Би ч багаж юу баг залуу насныхаа хурдаас баг илүү хурдан болчихсон. Жирэлцээд байсан гэж байгаа юм. Тий. Тэгэхээр чин за ер нь тэгээ болиё гэж тоо. Тэгээд за ер нь бол болиё гэдэг шийдвэр гаргаад тэгээд нэг тухайд сайн байгаад гээд одоо сэтэ эдгээр яг тэр мөөгийн энэ тий. Мөөгийн цоож мож байсан шүү дээ. Тий. Бид нэг багт байсан бадах тий яг. Тэгээд нөгөө өдөртөө хэлчихээ тэгээ ерөнхийдөө пак окс би боллоо гэж хэлчихээ. Тэгээд ерөнхийдөө за ингээд одоо энэ сагсаа болдгийг л ажиллаа хийгээ явчихсан. Тэгсэн чинь уцтаал. Тэгээ пак окс яг хоо тухайд бол нэг багийн залуучд болохоор та байцгаа энэ жил хамтдаа дуусгацгаа гэд нөгөөд маань санал тавьж ирсэн л та. Тэгээ би болохоор за яах би одоо нэг шийдвэр гаргацсан юм чи. Одоо нэг эргэж буцаад яах вэ? Тэгээ угаасаач би одоо энэс л надаас юм гарахгүй байлгүйгээд яацсан. Тэгээд яг пак окс нэг тамирчтай ярилцж байгаа л тэндээсээ яг ерөнхийдөө нэг багт бас нэг ахмад тоглогч яваач ч юм уу те. Тэгээд энэ туслах өөрөө тоглохгүй гэдэг бол нэг туслахаар байлгал гэж тийм шийдвэр гаргасан юм шиг байна. Одоо нөлөөллөг ашиглах гэдэг. Нөлөөллөг ашиглах гэдэг тийм. Тэр санал ирэхээс өмнө гэхдээ танд зүгээр яг би ер нь коуч болно одоо гэсэн тийм бодол байсан уу? Огт байгааг. Бүр ямар ч байгаа нэг хэлэхэд бол огт байгааг. Цэвэр бизнес цэвэр одоо ерөөсөө л тэгээ сагсаа хойлол дараагийнхаа амьдрал бол
одоо гэр бүлийн хамтрал бол Ер нь бол маш олон ах нарын сонгосон жишгээр л явж ийн гэсэн үг шүү дээ. Чи одоо нэгэд ихэнх нь бол ер нь сагсандаа нэг үлдээд идэв шүү дээ. Айл яг өөр өөрсдийн бизнесийг хөгөөл ингээл явчихдаг. Яг тэр шиг л явах гэсэн юм байна те. Тийм яг тийч шиг явах. Тэгээд яг пак багштай уулзчаад бас 3 хоног бодсон л та. Тэгээд бодоод тэгээ ерөнхийдөө за ер нь үзээд алдیں۔ Тэгээ ер нь бас нэг л би сагсан мөнгө тааштай юм чи энэ спорттой үзээд ал. Гэхдээ орохдоо бас нэг 2 хооронд ормог байгаа. Тэгээ бас нэг тамирчнараа бас нэг яг өөрийнхөө өссөн хэмжээнд бас би чи амжилт гаргаагүй шүү дээ. Ер нь бол тухайн үед одоо би эргээд бодоход бол тоглогч байхдаа бас нэг жоохон амбиц байхдаа тоглогч байсан юм л гэж боддог шүү дээ. Яг нэг тийм одоо шилдэг тоглогч болчих ч юм уу багтаа аймаг лидер байхыг хүсдэггүй зүгээр төвшин баяраа сайн тоглож байвал баярлцдаг тий. Тэгэл баг хожиж байвал баярлдаг. Тэгээ багаараа ярилцаад ингээд ярилцахаар за цогоо чи ер нь бол хамгаалт самбартаал чиний одоо хамгийн гол юм яг тэрийг л хийхин төлөө яадаг тий. Нэг учиргүй нэг оноо авах гэж улаарч тийм дайрдаг тийм тоглогч байгаагүй. Тэгээд ерөнхийдөө тэр 3 хоног тэрийг аягүй их бодсон. Тэгээ бас талигаас дүүгээ бодсон. Тэгээд за дүү маань бол яг лигийн тэрүүн тоглогч болоод ингээд яажсан би болж чадаагүй. Тэгвэл би одоо нэг тасгалжуулагчаар ямарчсан. Эцэг хөслөний явж үзэх гэдэг шийдвэр гаргаад эргэж уулзаад. За тэгээд ерөнхийдөө пак багшиг очуулагчтай ингээд бэлтгэл хийлгээл явахт нь бол би ерөөсөө яг хажууд нь дагаад явдаг гэсэн. Багс нэг А Б нэг үсэг гээхийг өсдөг байсан. Бүгдийг сонсоол. Тэгээд яг орохдоо машиныхаа уртл дэвтрээ дэлгээд дотроо балын ингэж тавьчаад орчдөг ус. Тэгээд бэлтгэл дууслаа бөмбөг туслаач бөмбөг хурааж тэ бөмбөг хурааж ахтаал толгойдоо өнөөдрийн бэлтгэл дээр болсон бүх процедурыг бодоод мартахгүй тулд тэгээд бөмбөг хураачаад гачгүйгээл машинаа суугаад дэвтэр дээрээ нөгөө одоо яг эхнээд хэдэн минут гүйлт хийсэн яасан ингээл бүх тасгалууд тэн дээр ингэж хэлсэн гэл бүх юмнуудыг бич тэмдэглэж авч тэгж явдаг гэсэн юм бол яг тасгалж удаж болоо. Тэгэл ерөнхийдөө бол за ямар ч л гэсэн би нөгөө одоо өөрийнхөө хүрэх хэмжээнд хүртэл ажиллая гэдэг сэтгэлээр ороод тэгэл пак багшаасаа нийлээ юм суусан. За тэгээд тасгалжуулагч болоод нэг 2 3 жил ажиллаад ирэхээр цэвэр болгошин хэлжсэн үгнүүд цэвэр болгошин тэр тамирчдыг одоо нэг яг тоглогч болгонд нэг он шилдэг үгнүүд байдаг шүү дээ. Доромжилж байгаа сайтай юм шиг эсвэл магтаад байгаа юм шиг нэг тийм тэр үгнүүд аюул их толгойд орчихсон. Тэгээд бас өөрөө тасгалжуулагч болоод явж байхдаа бас яг энэ бол цэвэр багшин тэр яг юмнуудыг бас ашиглаж ирсэн ингээл тэгэл айл талаас л ингээл ерөнхийдөө юмд сурч явжсэн. Багш нь гэхдээ ер нь яг анханасаа бол багштай цэвэр багштай хоёр нэг багшийн барилгаар уулзалдаг юм биш те. Нэг багт одоо нэг багийн ах 2 байсан юм яг зөв би ч нэг өсгөр ангид байхад бол цэвэр багштай тоглолт чин цэвэр багшнаас бол бас сайн тоглолдог байсан юм шүү дээ. Тэгээд дараад нь яг 94 онд цэвэр багш одоо төвшин баяр биднээсийг одоо аба бидтэйг Азийн чонд багт аваад тэгээд яг багшийн барилгаар орж ирсэн. Тэгэхээр нөгөө тэр хугацаанд чинь 94 оноос 2005 он хугацаанд чинь цэвэр багштай ажиллаж байгаа. Цэвэр багштай бол биднээс бэлтгэлийг бол маш сайн хийдэг гэсэн. Тэгээд тэр хугацаанд ч бас цэвэр багш яг нэг тасгалжуулагчийн өөр биднээс хэлж байгаа. Биднээсийг тэр сайжруулж байгаа. Тэгээд биднээсийн тэр нөгөө зорилготой болгож байгаа. Тэр тэмцэлтэй болгож байгаа. Тэр үг үйлдэлүүд тэр бэлтгэлийн хандлага одоо энэ бол бэлтгэл таслал ямар хортой гэдэг тэр ёс суртахуун тэр одоо тамирчны тэр зарчмыг бас суулгахад нэлээдгүй том нөлөөлөлд олсон шүү дээ. Тэгэхээр тэр бүгд чи эргээд тасгалжуулагч болсны дараа надад маш их болчихсон юм. Тэр 90 онд улсын авраар оржсэн гэсэн юунаас зэрэг хүчээс тэр чинь бол 89 онд байхгүй цэвэр багшнаас 90 онд болохоор би одоо Эрдэнэ чулуун Чука боргоо тэгээд ганс гээд нэг одоо залуу байсан. Тэгээ би манай аба тэгээд одоо талигаас мэдсайхахын дүү үлзий сайхан гэдэг манай Монголын гайхамшигтай гоё мундаг ухаантай гоё холбогч байсан. Тэгээ үлзий ах тэгээ наран ах тэгээд ингээд тэгээ бид нэр ингээд дандаа голцоо залуучуудаас бүрдсэн. Тэгээд үлзий ах наран ах хоёртой суулсан тим баг байсан. Тэгээд бидний 90 онд бол насны хүчтэй болсон авах. Тэр чинь бас нэг бүх хотны спортын жилд авчихсан. Тэгээ яг тэр жил бид алт авчихсан. Тэр жил чинь бол алтан од гэдэг одоо донгийн талигаач мөө гээд алтан од бол бүр амар баг байсан. Одоо өндөр алтан уяг төмөрх ах ингээд мундаг баг байсан. Тэгээд тэр багийг хожоод бид авраг авчихсан. Тэгээд
90 онд бол тийм хүчний юм лээс тоглосон. Тэр нэг цэрэгш нэг дээр ариг байх ярд нэг алдаа нэг хүмүүс нь алдаа 5 болоод суугаад 10 жил хүмүүсний гарч ирээд нэг талбай дээр гарц тэр тоглолт дээр та байсан уу? 3 4-лэг үлдсэн. Тийм 3 4-лнээ үлдээд цэрэгш 12 хүүхэдтэй 12 хүүхэдтэй үлдээд үзчихсэн. Би тэр тоглолтод тэр та тоглоог. тэр 80 оны тэмцээн биш үү те? Тэр чинь яг оны сайн санахгүй байна. Тэгээ тэр чинь нөгөө одоо талигаач одоо нэг ариун бол тэднээс үеийн нэг 2 3 төрүүлээд одоо энэ мөнгөчнгийн аав отхоо бид нар ч бол яагаад ч үдээд насан туршид тоглолцсон. Тийм залуус тэр хэдэн залуус тоглолцсон байхгүй. Одоо манай ариун болд мулдч юм бол манайсаас арай өмнө явж исэн гэсэн үг байна тийм. Арай залуу байхдаа од болцсон гэсэн юм. Одоо тийм байсан тийм. Нас бол тэгтээ ойролцоо юу? Нас бол ойролцоо. Одоо ариун болч бол надаас нэг дүү байгаа. Отгооч нь бас тийм байгаа. Мөнгөчнгийн аавд. Аль мөнгөчнгийн аав гэж одоо энэ эпс нь үү? Тийм. Нөгөө нэг дасчул заримдаа нөгөө дасчул чигээр заах чинь лиг тоглодог гэсэн юм тийм. Лиг тоглодог гэсэн. Бүр анх одоо тэр чинь бүр 87 800 7 8 дугаар ангиас эхлээд насан турш тоглоод эхэлсэн. Ер нь бол бас нэлээд багаасаа ирээдүйтэй тамирчин гэдэг үүднээс бас одоо нэг талигаас мага өгш шүү дээ тийм. Хөдөлгөөний нийгэмлэгээс тэгж авч явж тоглодог гэсэн. Сайн нөгөө нэг одоо баяр зохиогчны тухай бас дурдаад өнгөрлөө шүү дээ. Тэгэхээр бид хэд бол ерөнхийдөө сонсоол ийсэн. Тэгэхээр тоглолтын бол үзэж байгаагүй. Тэгээ анхны онооны авраг лигийн те. Тэгэхээр ерөнхийдөө бол за окей яг нэг скоринг талдаа илүү оноо авдаг. Илүү одоо авьяастай тийм тоглогч байсан юм байна л гэдэг одоо нэг юм бодлол байгаа даа байхгүй. Тэгэхээр биднэрт яг нэг юм за ерөнхийдөө нэг ийм арга барилтай ийм тоглогч байсан. Одоо тэгээд хоёрын бас насны зөрүүч бас хэдүүлээ те. Тэгээд ерөнхийдөө бас хар багасаа ингээд яаж өсөж исэн тэр талаас нэг жоохон багсаг мэдээлэл өгөл те. Анхны 1000 оны эзэн гэл. Ер нь анхны баг хамгийн баярсаг багсаастай амар байсан MVP болж исэн энтэрлэгийг сонсож байгаа болохоос яг нөгөө детальчилж ерөөсөө яг ингэж юу яаж байгаа юм бэ лээ. Ер нь бол яг анхны 1000 оны эзэн чинь маа Төвшин баяр байхгүй. Төвшин баяр анхны 1000 он. Анхны 2000 оны эзэн болчихсон байхгүй. Яг ер нь бол 57 дугаар суулгаас манай сагсны шигшээ тухайд бол манай дүүрэгтэй аягүй босоо баг байсан. Ерөөсөө хожигддгүй тийм бүх тэмцээнд дөрвөл. Та нэг өгсөн үү? 57 суулгаас нэг баг байсан. Надаас 2 дүү штэ. Тэгээд 57 суулгаас нөгөө Сүхбаатарын одоо тухай Сүхбаатар өдөө чингэлтэй л би нэг холж утгаалах гэсэн. Тийшээ ингээд нөгөө шигшээ авахад маа талгаач аваг. Үлдцээ. Энэ нь бол жоохон жижигхэн бит байсан. Тэгээ үлдээц. Тэгээ бид нар ч нөгөө дүүргийн шигшээ мэгшээ гэж явж байгаад шууд тэндээсээ залгаад 94 онд юу нэ одоо нөгөө дээдлэг рүү орсон байхгүй. Тэгээд яг дээдлэг рүү ороод ингээд явж байгаа юм. Биш яг нөгөө өсвөр үед байхад тэгээ биднес юу руу орсон. Тэгэхэд маа нөгөө талигаас руу хасагтаад үлдсэн. Тэгээд 57 дугаар суулгад л бэлтгэл хийгээл явуулсан. Тэгээд ер нь хасагцсанаас хойш бол гişтэй ер нь надтай нэг дуурхаа. Айгуу тийм шартаа. Амар шартаа тийм шатран байсан. Тэгээд ингээд нэг дуурахгүй тэгээл чимээгүй л ингээд 57 дугаар суулгын заалал бэлтгэл хийгээл явуулсан. Яг тэр онд бол давааны багш бол маа талигаас дүүтэй бол маш сайн ажилласан юм шиг байна. Тэгээд тэр чинь 91 оны улсын аврагчлаа нэг улсын авраг болоод яг лиг өмнөх жилийн улсын авраг ороод ирсэн чинь би чинь дандаа нэг тусдаа бэлтгэл хийгээд төвшөө одоо ариун бол дабаа бид чинь дандаа тусдаа бэлтгэл. Тэгээ ороод ирсэн чинь гэлтг болсон. Ямар усны ч мэдэхгүй байсан. Тийм ямар усны ч мэдэхгүй байсан чинь бүр багалж маш сайн шийддэг. Тэгээд оролтон дээр айгүй мэдрэмжтэй. Тэгээд дундаа нэг пауз аваад ингээд нэг хүний хөдөлгөөний хэсэг хөдөлгөөн айгүй эвгүй хийдэг болсон. Маш эвгүй болсон. Тэгэл яг тэр үсчээрээ тэгэл нөгөө дээдлийг эхлээл. Тэгэл эхний жил нь бол тэрүүнд тоглож маа Төвшин баяр анхны 1000 оноод нь тэгэл лигийн тэрүүнд тоглож болоо. Дараа жил нь болохоор 95-аас 96 оны лигт манайх яг Алтан мөрөгттэй аврагын талаа гараад тэгээд маа талаас дүү маань болохоор тэрүүнд тоглож болоо. Тэгээд тэр жилд бол анхны 1000 оноод одоо юу нэг сарын шилдэг тамирчин ч үлээ. Тэр жилийн багаж бүх шагналыг л ихэд авч ирсэн. Ер нь бол яг нь тийм нэг юм жижигхэн жим жоргонсон тийм маш хурдан хөдөлгөөнтэй. Одооны тоглогчтой харьцуулбал ер нь бол маа дайн дээрх уу гэсэн. Тийм ер нь бол нэг тийм өндөр дайн дээрээс нэг жоохон өндөр баг. Тийм нэг тийм
тоглож байсан. Тэгээд яг тэгэл лиг тоглож явж байгаа. Тэгээд 2000 онд нэг шин унтжал гинт хамраас нь цусгараал. Тэгэл тэр нь тогтохгүй тэгээд бид нар шин имлэмлэгдээ дуудагдчихвол тэгэл тэр нь явж байгаа л одоогоор бол энэ яг тухайн үед болохоор ингээ нөгөө манайх чинь ангаарч бас нэг тийм сайн байгууд онш маш нь олдохгүй тэгэл нэг төрөмлийн цусны төмөв твтэл ингээл имжлэгээ хийж байгаа сүултээ хятад руу явж имжлэгээ хийлгэж мэлгээл тэгэл яг одоогоор бол би бол цусны хорт авдаг байсан юм байна л гэж боддог. Тэгээ 2000 онд бурхан болсон баг. Ер нь бол яг тийм маш хол шартай тийм дайчин. Тэгээд ер нь бол талбай хаан л бол хаана явж идэг. Тэгээд ер нь шидэлтийн техник бол тийм богино зайд маш хурдтай шиддэг тийм тоглож байсан. Одоо манай бизнес жүжигчдөөч бас нэг 2-3 жил пеналтцсан. Тэгээд яг тухайн үед бол бүгд хамгаалахаас цогтдог байсан. Энэ бол манай док хамгаалахаа док цогтдог, арин бол цогтдог, оогийн цогтдог. За заримдаа би ч очиж исэн. Би очиод нэг удаа яг шидүүлгүй жоохон ойрхон шахсан зөрөө дайраад харна. Жоохон татчих авч байгаадаас надад дайрж ирээд пауз аваад ингээд татахт нь би угсаа шидэгч гин гээд өссөн чи зурж аваач. Дараад нь яг тэгэхээр би нэг өвдгөлөө унгацсан. Би бас жоохон шалгаа хоортаад хана өвдгөлөө. Гэсэн чинь нөгөө спортын тавалт нь дүүн зэвлэг чинь дүүгээ аллаа маллаа гэж ойлгуулаа нас нэлээд юм болсон. Осаад яг хашааны юм гарч ирээд нөгөө багын хашааны юм гинт сэтрээ тэгээ байхгүй. Зөрөөд орохт нь өвдгөлчихгүй. Өвдгөлцсөн чи хаталтаа тийш өнгөрөө яваад гэсэн. Бас чанга байгаа шүү. Цагаах ер нь яг нөгөө шидэгчийн анханасаа яг шидэгчээр ингэж тоглоно гэсэн бодолд орж ижсэн юм уу? Ер нь зүгээр явцландаа хүмүүс чинь нэг байрлаа олдсон шүү. Тоглож явж байгаа л за би ер нь яг шидэгчдээр тоглох юм байна. Одоо бидэд бол яг та хэдийн бичлэгийг л үзэж байгаа юм чинь нөгөө яг тоглолтыг үзэж байгаагүй. Тэгэхээр бол цагаах за самбарт амир итгэвтэй байсан. Самбараас очиж авчдаг, тэгээд хамгаалцдаг, тэгээд дээрээс нөгөө пик н поп аягүй хийдэг гэсэн. Тэгээд слан 50 гутаа дээр үлдчихдэг, үлдэж байгаад ингээд шидэж мэдчихдэг гэсэн. Тэгэхээр чин яг нэг тийм за би энэ шидэгч болчтой. Ер нь чамаас ч гэсэн асууж байгаагүй л юм байна те. Би ер нь шидэгч болох юм байна гэдэр гэсэн тийм бодол модал итгэл мэтгэл ер нь хизээд өрд юм. Одоо яагаад асуудаг нэхэр одоо нөгөө тоглогч нарт ингээд чи ер нь шидэгч болох юм байна энэ гэдэг юм хэлэхээр зарим нь нэг ахгүй тэр те өөрсөндөө итгэхгүй байхгүй. За би миний шийдэлтчтэй тэр гэдэг юм. Зарим нь жоохон эвгүй шийдэлтэй нөхдүүд чинь би шийдэгчтэй гэж давхад идэг ч гэх юм. Нэг тиймэрхүү заадаг тэр хүнд өөрт нь итгэл төрөх хамгийн чухал байдаг шүү те. Тэг яг юу 94 оноос эхлээл 94 онд ч одоо хамгийн сүүлийн удаа насны өчтөд улсын авраг болсон. Яг энэ жил дээдлийг эхлэн 11 сараас дээдлийг эхлэн тэгээд 10 сарын чөлөө 9 сарын сүүлээс чөлөө насны өчтөд улсын авраг болсон. Тэгэхэд манайх 11 манай хоёр аврагын төлөө үлдчихсэн. Нэгдээ нэг нь 11. Одоо нэгдээ нэг нь 11 ч яг дээдлийг дороход шарваа манай дашаах маа гэж бас сайн бүрэлдэхүүн хүрсэн тийм баг байсан. Тэгээд 11-ийг манайх очоод тухайн үед бол улсын авраг хамгийн сүүлийн улсын аврагт бид нэр төрүүлээд тэгээд дээдлийг дээр бол 11-т аврагын төлөө 4 онд гараад 11-т төрүүлчихсэн. 11-т бас нэг Америк хийчихсэн л да. Яагаад би 3-аас шиддэг болсон бол ерөөс цэврөөгш. Цэврөөлөх шүү дээ. Цэврөөгш бол за чи хамгаалтан дээр бол шарватаа тулах юм бэ. Манай чөтгөрч одоо хамгийн өндөрл төвшөөтэй байгуулж байгаа юм чи. За тэгээд боргоо сүлд орж ирээд ингээд яажсэн. Тэгэл за хамгаалтан дээр бол читэд хүчээс самбарт тулна. Тэгээд нөгөө эргээд довтлогоон дээр цэврөөгшийн л ухаан байсан юм шиг байна. Довтлогоон дээр намайг 3 шиддэг болчих юм бол шарваг аваад гарчихна. Тэгээд нөгөө талаар нь төвшөө тоглоход одоо би эргээд бодоход л зай гарах гэдэг шүү дээ. Нөгөө тий төвшөө тоглоход илүү амар болно. Тэгэхгүй бол шарваа би 3 шидэхгүй бол шарваа гол дараад зогсчих юм бол манайх тоглоход аягүй хэцүү болох. Дандаа 3 шидгээс бас магадлал аягүй багтаа. Тийм тооцоолол явж намаагаас намайг нэг өдөр бэлтгэлээ дуудаж ирэл би голцоо дундаа шиддэг гэсэн юм. Тэгсэн чинь 3-аас шидэлтийн техник зааж өгөөл. За чи энэ техникийг тавтах. 3-аас шиддэг бол гэл. Тэгэл би энэ TC-ийн зааланд ерөнхийдөө шидэлт аягүй их тавтдаг гэсэн. Тэгэл тухайн чинь би бас TC оюутан тэгээд тест дээдлигээс тоглодог. Ганцхан тоглогч нь би байсан. Тэгэл инктэй огш одоо цэврөгш ихний инктэй огч бас манай TC багш байсан юм чи. Тэгэл шинэ орсон оюутнуудаа бүм авахулж өгөөл. Тэгэл би чи өглөө очиж шидэн өдөр шидэн гэл ингээл шидэлтийг бол тэгж л тавтаж ирнэ. Яс тэгээ сүүлдээ бол нэлээ ихтгэлтэй болсон. Тэгээд яг л шараагийн өдөөс л одоо шарааг татцгааж шарааг ашиглаж 3 шидэж тоглохын тулд тэр шидэлтийг бол тавцгаа. Тэгээд 3 шидэж болсон. Лиг бол
багшийн зураг бол ерөнхийдөө тодорхой байсан биз те. Финалд бол Шароогийн багтай тоглоно. Дөнгөд Шароогыг гаргахын тулд цугаах заавал 3 шиддэг байх хэрэгтэй. 3 шидэд 2-ыг унгачхад гарахаа зур аргагүй бол сонголт. Доор онгоолгоё тий. Чи Би ч одоо харангаагаас ч оюутан болж орж ирж байгаа чи төвийн тоглогч байлаа шүү дээ. Өсвөрт. Нөгөө яг нөгөө өсвөрдөг те дээрээс нь авчиад яачдаг энэ төр гингүү чинь чи өсвөрлөлттэй юм чи төвд гээл. Тэгэл бас яг л цогоохтой яг адилхан. Худалдаанд орж ирэл дөнгөж орж ирсэн жилээ нөгөө лиг мэгт орсон. Тэгээд яг би ч их хөөргө шиднэ. Тэнгэрлөө авчаа шид чинь. Тэгэл тэр чинь цэврүү агшил. Бахлаа өмнө гэж байгаа л засаал байгаа шүү дээ. Тэгээд нөгөө яг тэр лигийн тоглолтын дээр чинь ганцагдах чинь тэр 4-5 оны лиг дээр чинь бас нэг тоглож байгаа дундаас нь тэгээд дарханлуугаад нүгөө явцдаг ч илүү ганцагдах чинь бас нэг тоглож байгаа дундаас нь болцсон юм. Тэгээд ганцагдах нэг бас олон минутын тэр тоглохгүй баган төргүүд байлоо ял багтайлаа. багтад эс. Дуус хамгийн сүүлдтэй. Тэгтээ яг ингээл 45 дээрээс бараг өсрөөл бараг тэр жавжин дээр очиж хажуучшээ зүгээр ингэж явж байгаа л шидэж байгаа юм шиг санагдаад байсан байхгүй юу? Тэгэл за яг энэ ахын шийдэлттэй үнэхээр зөв юм байна гэл биш нөө одоо нэг гүүж гарч ирээ шийдэлт гэсэн шүү дээ. Ганц өгтөх чи яг нэг тийм хурдан шийдэлттэй. Тэнгүү тэр хүнийг ингээл дөөрөг гадаг байхгүй би. Зэрэгш бол над 3 шид тэгэл заагаад байгаа шүү дээ. Тэнгүүт нь бид энэ чинь ингээл Өөр өндөр альтер мэлтер ингээл өөртөө тэгж хол аян гутал араас нь гүйч шийдж мэдэд гэл нөгөө багш чинь тэгэл угаасаа ингэж байгаа шүү дээ. Наад чи ингэдгийн ингэж бие баланслаад ингэж хөлөө тааруул ингэж иж наа чи наа хурдан өсөрч идэх гэдэг бол ингэдийн тэгт ингээл тэгэл ингээл зогсоо загөө ингэж нөгөө шийдэлтэн дээр чинь цэвэр агш багш яг л адилхан ажиллаж байгаа шүү дээ. Тэгэл хөссөн үсээгүү тэгэл тэр зам руу явж байгаа юм. Эхлээд бол яг барил нь юу юм мэдгүй нэг брэнд гүдэг ч юм уу те нэг тийм нөхөр өсөрж гэлээ. Тэгэнгүүт тэгэл багш тэгэл зургийн зургаал өччихлээ байхгүй те. Цагаах одоо нөө тоглогч байсан хамгийн гоё дурсамжтай тоглолт ямар тоглолт вэ? Энэ 5 сарын зүг аврагын төлөө тэгээд би авраг аваад дүү тэргүүн тоглогч болоод манай ээж мэж чинь их спортын тоглолтод тоглолт үздэг өстэй яг бид хоёр тэнд нэг нь тэргүүн тоглогч нэг нь авраг авч хад манай ээж гэр бүл бүгд ирээд тэгээд тэр мөч бол миний одоо тамирчин байх үеийн хамгийн гоё мөч яс санаас гардаг. Бас гоё те. Гоё л та те. Дүүн тэргүүн тоглогч аваад ах нь төрүүлсэн. Тэгэл гэр бүл нэрэл гэр бүлэрээ тэгэл яаж юм чинь тэр бол одоо ингээл бодоход л яг та зүгээр ингээл одоо ярихад л яг тэр үедээ очиж байгаа юм шиг яг ингээд төсөөлөхөд л ингээл тэр мэдрэмжийг шууд л буцаагаад авч л байгаа хэлт те. Тий. Тэгээд тэр чинь бас гэр бүл чи хоёр хуваагдчихж байгаа. Тэгэл те. Мэдээч те. Бараг их гоёор хоёр уулзсан. Тийм дүүгийн талд ороолаа. Тий. Тэгэл тэр чинь бас нэг гэр бүл дотор бас нэг өсөлтөй явагдана гэл тэгэл. Ихэнх нь дүүг дэмжиж чинь ер нь. Яг хөө ер нь бол манай ээж бол наваад дэмжээл. Тэгэл ах ихч мэгч чинь бол тэгэл дүү мөгийн л талцдаг бас. Маа бол тэгэл ойлгомжтой. Ойлгомжтой тий. Ер нь бол дүүгийн л талд байдаг шүү дээ. Ихэнх л дүүгийн ээж чинь улаан цай бас наваад дэмжихгүй л байгаа юм чи тэгэл ойлгомжтой. Тэнд бас ингээл хоёр талд ингээл тэгэл. Нэг гэрлийн хүмүүс нэр хоорондоо тоглохоор бас нэр төвхтэй биш. Одоо энэ Гана Волко хоёрын гэр бүл одоо нэлээ олон хуваагдахаар болчихсон шүү. Дахиад дүүн ороод ирж байгаа. Одоо дүүн ороод ирнэ те. Үлцгийн дүүс ороод ирсэн. Дүүн мост энэ жил авсан. Мост орсон мэл. Сая нэг манай итүүгэн дээр Волконы өглөө шийдэлт хийгээд бас дүүгээ дагуулсан ирсэн байсан. Тэгээ айгүй хөөрхөн хөдөлгөөний эвслэмэст бас их хөөрхөн тоглож болох байх л гэж хассан. Өгдөлтэй. Бас холбогч юу? Ер нь 1-2 дээр бол ажил дээр л явж байна. Волкотой ойрлолт. Янз. За хэдүүлээ ямар ч хэлсэн одоо яг зочинтойгоо яриагаа бол төр хугацаанд өндөрлж байгаад гэх юм уу. Одоо нэг ямар ч лигийнхэн тоглолтуудыг паузлж байгаад ярьчих те. Тэрний өмнө бол мэдээж за юуны маань подкастын маань спонсор одоо ивент итгэгчээр итгэлийг чанараар Асахи за тэгээд хамтран ажиллагчаар Leaning брендийн цорын залбын ёсны дистрибьютор Leading Sporting Mongolia ажиллаж байна. Манай цэвлэг харж байгаа. Цэвлэг бүр Leaning биш гэчихгүй гэсэн шиг сууж би бүр амар байгаас та хараад Leaning-ийн бас нэг завгар Bet5 гэдэг. Тэгээд Leaning-ийн Leaning-ийн бохиг яасан ч ажиллаж байсан.
Тэгээд Линингийн бас оймстай хараач Лининг. Би данч бижиг оймсан гэсэн. Sorry. Тийм лээ. За тэгээ ер нь одоо энэ юм моноосаа бас найруулж уу хэдүүлээ те. Эн чинь бас яадаг гэдэг байгаа лээ. Ion drink үү? Ion drink. За энэ алнаас нь уух юм бэ хэдүүлээ. За CD витамин. Эртэд бол бас өөх шатагчтайг уусан шүү дээ те. Тусаад амар шатсан байлаа шүү өөх мөхөл. Тийм ха би амар жижигэрсэн байсан өөр. За манай Ion drink Энэ хоёрыг дагаад нь буруу юм уугаад цогоох би одоо. Би турж яах юм ер нь тийм үстэй. цогох маань. За тийм л үү. Нэц ч бас шиг гэж байгаа юм. Би одоо нэгэл сайхан сэгсрэл. За манай электролитус. Яа, Ion drink. Электролитус ч юм бас л. Ер нь бол гол зорилго нь бол ерөөсөө шингэн нөхөх зорилготой. Хамгийн энгийнээр. Одоо гадуур чинь ингээл ундаа ингээл шингэн нөхөгчтэй энтергээл янз бүрийн ундаанууд байдаг шүү дээ. Тэд нар бол бас үнийн хувьд бол бас харьцангуй өндөр тийм үү. Хамгийн багадаа нэг 4-5 мянга байгаа шүү дээ. Манай энэ электролит ус нь болохоор хайрцагтаа 22 ширхэг байсан мөлөө. Тэгэл ерөөс нэг найрлага нь 1500 төгрөгч өрөхгүй нэг 1200 300 төгрөгч юм уу те. Тэгээ одоо яг энэ тамирчин хүүхдүүд ер нь энэ юугаараа дасгал хөдөлгөөн идэвхтэй хийдэг хүмүүс ер нь л бол хүн хөдөлж байгаа учраас тамирчин гэлтгүүл бүх хүнээс л ингээл хөөс ялгарч байгаа. Тэгэхээр тэрийг шингэнэ нөхөхийн тулд яг энийг зүгээр 500 г усанд ингээл найруулаад болов. Тий. Одоо энэ лигийн багууд ер нь бүх шатны лигийн багууд ч гэсэндээ яг ингээд тамирчтай аваад өгвөл бас их зүгээр санагдаад. Тийм байна те. Ааш 2 омогод бол хямдхан тусах юм тийм үү? Тийм. Нэг ийм найрлага нь 1500 хүрэхгүй гэхэр чинь болчихж байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол зорилго нь бас л эрдэцэл байгаа шүү дээ. Битүү бахан эрдэцэл нөхөх байгаа шүү дээ. Кальц, кали, магний энтергээд бүх төрлийн витамин те. Дотроо эн чинь бас 4-5 төрлийн өөх шатаагчтай. Одоо энэ чинь бас нөгөө нэг хүүхд одоо том хүмүүс ч байсан нөгөө шингээ алддаг шүү дээ те. Бөөлж суулгаад гэдэг юм уу те. Шингээ нөхөх шүү дээ. Хорсол маягаар тийм үү? Тийм. Маш хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол зүгээр л шингэнэ яаж хурдан нөхөх гэх юм бол ерөөсөө л электролит усыг сонгоцгоё гэж хэлмээр байгаа байхгүй. Оо за thank you. Сонгоч. Тий. Болж байна. Ер нь бол нэг амар одоо юу гэдгийг манай подкастын ивент гэж байгаагаар нэг амар ингээл нэг сурчлаад байгаа юм биш шүү. Ер нь бол зүгээр нөгөө нэг маш хэрэгтэй болохоор л айгуу гоё ингэж хэрэглээ болгочаал гэж хүсэж байгаа. Тий. Хэрэглээ болгоод гоё өстэй үлдээл энийг сонгочихё тий. Тий. За одоо маань нөгөө юугаа авчих вэ? Юугаа? Хүүзнийхаа юг ярилгыг үү? Тэгш. Одоо үзэгчтэйхээ өмнө авчих. Тэр дэвч маш ирэлдэг. Ленигийнхаа бас нөгөө юг нэвтрүүлгийнхаа бас хувцсыг очиж аваад бас айгүй гоё сонголтоотой болсон байлаа. Шин загварууд ирсэн. Тийм. Нэвтрүүлэг хийх гээд тагцсан. Ленигээс алгачих манай энэ. Тийм тий. Ээгүүш бас. Мань юм сонгож ийн гэдэг. Яа чи энэ ямар уу гэдэг байна. Видео болоо гэдэг. Тэгээ манай Ленингийн аль байсны салбарууд ч юм бол хүннэн моол дотор байж байгаа. Гэрлүүг дотор байж байгаа. Нэг нь ихтлгүүр үү? Тэгээд дараагийн салбар нь болохоор саяхан нээлтээс дарханд тий. Тэгээ дархны салбар бол ойлгомжтой. Дархан дээр ч юм бол супер юм байл шүү дээ тий. Тэгэл яг л одоо сүүлийн үеийн яг Ленингийн гаргаж байгаа загвар коллекц гарлал бол шууд нэг албан ёсны болохоор шууд наашаагаад яг параметрал нэрсэн байж байгаа. Яг нэг өдөр зэрэг зарцгаая гээл бүх дэлхийн нийтээр тэгж явд юм байлаа. Тэгэхээр яг хамгийн сүүлийн үеийн Ленингийн хувцсыг авах юм бол тэгэл яг саяны салбарууд. Гэхдээ түрүүний их дэлгүүр чинь жоохон худлаа явцсан шүү. Аз юу вэ? Тэм нэртэй дэлгүүрт байгаа шүү. За би мэдгүй тий. Үүнийг нэгтлээд иргэн хариу гээ. Яг нэвтрүүлгээр далимдалаа байж. За тэгье. За юунд барьж байгаа? Дэлгүүр дотор байхгүй шүү. За юунд Азтай нэг дэлгүүр дотор байгаа. Гэхдээ за дэлгүүр дотор байна байхгүйгээр л барьж байгаа. За 500 кг барьж. За босно. За окей. Яа болтлоо шүү. Дундаас нь би 100-ын чамд. За хайлагтай маа бас. За хэдүүл ингээ өнгөрсөн 7 хоногт болсон тоглолтуудаас одоо яг голлож онцолж авч байгаа тоглолтуудаа үр дүнгуудыг ерөнхийдөө хараад тэгээд ярилцаа явчи. За өнгөрсөн 7 хоногт Итүг Ерсүүд баг маань эхний хойшлоо авсан. Засчимиг 20 оноо. Тэгтээ засчимигийн хувьд бэртэл авцсан уу те? Тий, юуны чигчөөний суугсан. Яа.
Тэгээ одоо ерөнхийдөө бас нэлээд 21 цагаар байхгүй болчихжээ. Тэгээ багийн уг нь гол тоглогч тэгээд багийн бүрэлдэхүүний хувьд ч гэсэн бас нэлээд юу байгаа даа уг нь. Одоо нэмгэн гэх юм уу те. Тэгээ өмнө нь бол өмнө үлгүүд эмгтэй багч юм бол одоо яаж гаргасан яг л ижлэхэн темпээр тоглодог, гараагаа яаж солисон байлсан ямар ч судалгаа өгдөгсэн чинь энэ жилийн үед бас жоохон бүрдүүл Хоёр хуваацсан болохоор тийм тийм. нэг гурван гол тоглогчоо явуулсан болохоор бас жоохон тэгээд ах шиг байна. Тэгээ яг тиймэрхүү байх үедээ одоо яг гол тоглогчдоо чимэг бэртшдэг жоохон тааруу мэдээтэй боллоо. Тэгээ одоо цагаах хувьд болохоор яг албан бусаар бол ерөнхийдөө багийн арын албанд бас ажиллаж байгаа шүү дээ. Тийм одоо нөгөө гадаад дасгалжуулагч хэрэгж байгаа. Тэгээд дасгалжуулагчийн эрсдэл бас би ч сайн нөгөө Майнстайгаа хятадд нөгөө бэлтгэл хийгээд явуулсан. Тэгээд тэр онд энэ маань өөртөө бэлтгэлээ хийжсэн. Тэгээд эхний тоглолт даханд очиод тоглосод бол бэлтгэл аягүй сул харагдсан. Тэгээд тэрнээс хойш жоохон бэлтгэлийн ард талд нь жоохон базааж өгөөл тэгэл явж байгаа юм бол. Тийм тэгэнгүүт асуух гээд байгаа нь одоо нөгөө гадаад тасалжуулагчийн сонголтыг хэрхэн хийв, ямар хүн ирэх гэж байна бас үзэгчтэй мэдээлэл өгөө те. Гадаад тасгалжуулагчид бол Серб, Хорват, за тэгээд Иран гээд 3 улсын тасгалжуулагчтай яасан. Тэгээд яг хоо ер нь бол одоо манай эмгтэшийн багийн тасгалжуулагч Гасия тасгалжуулагч бол надад тэр энэ Иран санал болгож өгсөн. Тэгээд тэрнийхэн дагуу тэгээд хоёрдугаарт эмгтэй хүмүүс нь бус нь бол дандаа эрэгтэйс. Тэгээд би бас ерөнхийдөө бол яг хоо мэдээж багийн амжилт чухлаас гадна бас нэг эмгтэй багтаа эмгтэй гадаад тасгалжуулагчийг бас нэг Монголд анх удаа авчираад тэгээд бас тэр гэрэн дээр бас сургалтуудыг тусгаад тэгээд ерөнхийдөө бол одоо цаашдаа бас би ч өөрөө нэг Монголын засгийн дасгалжуулагчтай холбооны ерөнхийлөгч хийдэг. Тэрнийхээ журмаар бас шугамар Монголын одоо хөгжлийн лиг, оюутны лиг, дээд лигийн өсвөрийн эмэгтэй багууд гээд бүх эмэгтэй баг дээр ажиллаж байгаа эмэгтэй багийн дасгалжуулагч нарт тусад нь бүр тийм сургалт хийсэн тийм төлөвлөгөө ерөөдөө бас тавхан гаргаад тэгээд энэ дасгалжуулагчтай гэрээс одоо 3 дахь шөнө Монголд байна. Гэрээндээ хавсаргаад зурулсан юм те. Тэгээд сургалт хийгээд гоё юм. Янз. Одоо тэр тасалжуулагч чинь сая нөгөө нэг B division Ираны багийг тасалжуулсан тасалжуулагч шүү дээ тий. Тэгтээ яг ерөнхий нь биш. Ерөнхий биш юм. Тий, туслах. Туслах нь гэхэр чинь яг Иран хүн өөрөө. Иран хүн. Тий. Тэгээ Иранаас бас нөгөө одоо их чинь бас нэг манайх чинь бас нэг виз мэз авахд бас жоохон асуудалтай тийм шүү дээ. Бас технологиолоос зөвшөөрөл авдаг. Тэгээд жоохон ер нь удаад жоохон хойшлоод байгаа юм тийм. Ямаас одоо нөгөө 19-ний нөгөө тоглолтоос өмнө яалтаа авчих гэж ажиллаа. Тэгэл өчигдөр нэг визний асуудал нэг ихтэй шийдэгдсэн. За тэгвэл дараагийн тоглолт ямар тоглолт байсныг сайн бас харагдаад өнгөрлөө. 10-т баг маань Pirates-ийг буулган авсан. Тэгээ ерөнхийдөө бол 10-т бол бас маш сюрпризтэй эхлүүлж байна авилралыг. Гол тоглогч Charman бол 30 оноо авсан. За нөгөө талд Цацрал 16 оноо авсан. Тэгээ ерөнхийдөө бол 10-т бас яг нөгөө юу Босны коуч авчирсан. Тэгээд тасалжуулагч бас нэлээд одоо багтаага бол маш сайн ажилласан байл гэж харж байна. Эхний хоёр тоглолт бол тэгээд ер нь би бол хувьдаа за 10-ын бүрэлдэхүүнийг харсан ч гэсэнтэй ер нь жоохон магадлал хэцүү бах. Ягаад тэгэхээр эхний тоглолт дүүгээр хэсүүдтэй таарчж байгаа. Дараагийн тоглолтод Pirates-тэй ингээд тоглохоор болчихж байгаа ингээд гэж харж исэн бол хоёулангаас нь ингээд хойшлоо гараад ирсэн. Тэгээд импорт тоглогчийн сонголт бол бас маш гоё байна те. Амар гоё зэгстэй тоглодог. Тэгээ өөрөө ч гоё дайрах юмаа дайрчдаг. Гоё дайчин тоглогч үлээ. Тийм. Тэгэхээр яг нэг экскьюз шалтгаан байгаа нь хоёр баг хоёулаа эсрэг хоёр баг нь хоёулаа импорт тоглогчгүй байлаа. Тэ? Тийм учраас аль нь импорт тоглогчтой байгаад дараагийн тойрог дээр дахиад хоорондоо тоглоход бол нөхцөл байдал яг энэ үр дүнгээрээ байвал тэгээд бид нар бол 10-ын амжилтанд бол үнэхээр итгэлтэй байж болох юм байна гэдэг юм бодолтой байгаад байгаа шүү дээ. Та хэдий гэж бодож байна? Яг эмэгтэй хоёрын нэг ялгаа нь эрэгтэй бол одоо бүх багууд импорт авчаад болж анх удаа ийм өсөлтөнтэйгээр эхэлж байна гэж би бол харж байгаа. Эмэгтэй бол яг 6 баг. Тэгээд 6 багаас 4 гарна. Тийм тэгэхээр тоглолт болгоно л юм чухал л да. Тэгээд яг зарим багууд бол
одоо Amazon-с 2 импорт нь хоёулаа ирсэн ч байгаа. Тэгээд 10 импорт авчирсан байна. За алтан удаа сая нэг импорт зарлаж байгаа шиг үлээ. Тэгээд мэдээж бас яг л эрэгтэй шиг энэ чиглэл хандлага бол явж гин гэсэн үг. Тэгээд яг өсөлтөө нь арай эрэгтэйгээс арай бага гэж би бол харж байгаа. Тэгээд явсан явж байгаа нэг пилотод нэг 4-өөр гарцсан байхад тэгээд импорт авчирсан байхад бол тэндэл гол шийдвэрлэх цааш нэр хэлж болно л гэсэн тийм бодолтой л ер нь ажиллаж байгаа. Тэгээд яг нөгөө эмгтэй сагсын мөнгөний хөгжилд нэг тусалч гэдэг 3 жил эмгтэй сагсан дээр ажилласан. Тэгээд тэр хугацаанд дээр ажилласан юм бол эмгтэй сагсчдын цааш доос гарч ирж байгаа ундраг нь арай бага байна. Тэгээд багууд бас нэг бүлтгүүн одоо яг ингээд нэг төвшин пул хэмжээнд болж өгөхгүй байна гэдэг ингээд. Тэгээ яг ер нь бол энэ жил итүгээр өсөдгийг яг авдаг нь ихийг нь шавнар байгаад тэгээд хэрвээ хөлгүүд тэр чигтээ тараад багуудад дуусчих юм бол 5 багч болох магадaltaй. Тэгээд хөгжлийн лигээс баг олчих бас тийм чанартай баг олчихгүй. Тэгэхээр нөгөө лигийн чанар маань өөрөө сулрах гэдэг. Амбогч өөрөө бас авт дээр ажилласан биднес ч бас нэг эмгтээс гэсэн төлөө бас нэг хоёр сэтгэл ажилласан юмсоо. Тэгээд би бодож байгаа за ерөнхийдөө бол бас нэг дүүхтүүдээ ч гэсэн хаяад яах вэ өөрөө эрэхтэр ингээд амиа одоо явчихж байгаа юм шиг санагдаа. Тэгээд за нэг түүхэн дээр аваад ямарс нэг спонсор олоод тэгээд ямарсан нэг тодорхой төвшөнд бас нэг билээ оптон гаргаж байгаа. Тэгээд нэг явуулж гэсэн тийм зорилго тавиал тэгэл одоо би ч өөрөө төгөрөөсөд дээр бас нэг үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал гэдэг явдаг учраас арт талынх нь албан зохицуулаад тэгээд нэг тасгалжуулагч авчираад ингээд явуул гэсэн зорилго тавиад ажиллаж байгаа юм бол. Яг Pirates-ийн хувьд бол ерөнхийдөө бол маш гоё бүрэлдэхүүн тий. Үнэхээр гоё бүрэлдэхүүн. Би бол Pirates бол өстой нэг тоглолтын хэм маягийг яаж өөрчлөөд яаж дөрмөр өөрчлөө тоглож. Өндөрлж нам болгож тий яаж тоглох бүрэлдэхүүн. Гэхдээ одоохондоо бол яг бэлтгэлцэл жоохон дутуу байх юм болов л гэж харж байгаа. Ер нь бол яванда уучраад бол зөвл эвгүй байх л тий. Эвгүй байх тий. Хэмсэндээ. Гэтэ эмэгтэй лигийг харж байхад бол ер нь бол 4-өр гарахгүй төлөө л одоо нөгөө багууд бол үзэн шүү дээ. Тий. 4-өр гарахгүй төлөө л үзэх хэрэгтэй тий. Яг эхний зорилго бол яг бодтой байдал дээр бол Amazon-с үнхээр тасарчлаа шүү дээ нөгөө багуудаас. Тэгээд тий яг одоо хөлгүүд чинь хамгийн гол нь 2 хуваагдчих жоохгүй тий. Яг ганц үздэг нь тийм үү. Тэгэхээр чин тэгэл яг 4-өр гарахгүй төлөө л үзэх хэрэглэж байгаа байхгүй тий. Яг бүлтгэний хувьд бол үнэхээр сайн болцсон л та болродны авчиж जैन тий. Хоёр импортын сонголт нь бас улам буцаа өрөөд ирчих чам сайн болчих जैन гэдэг. Тийм ба. Тэгээд мэдээж зугтах хэрэггүй шүү дээ. Тий. Би бол тэгж бодож байгаа. Зугтах хэрэггүй тэгэл таар бол тэгэл үзэн шүү дээ. Өөр арга байхгүй шүү дээ юм уу. Тэгэл импортоо өөртөө бас сонголтоо сайн хийх хэрэгтэй. Тэгэл хидээ Amazon-сын бүрэлдэхүүн сайн байгаа ч гэсэн талбайд тавал тоглох юм чинь тэгэл чанартай шиг хоёр импорт авчираад тоглоход бас нэг яах вэ гэдэг үүднээс л энэ гадаад тасгалжуулагч авчирч байгаа. Тэгээд хамгийн гол нь багийнхаа нөгөө системэд маш урт хугацаанд тогтоох тэр ажил л одоо урт үлдэх байх та тий. Тэгээд Pirates ч гэсэн ер нь бол сайн хоёр импорт авчираад ингээд бол бас үзчихэл хэмжээний юу шүү дээ. Тэгээд тоглолт бол яг одоогийн дүр зургаас нэг тэр энэ урт хурлалд явах уугүй юу? Тэр урт хурлалд балансыг яаж чадах вэ? Яг хамгийн гол нь газет тасгалжуулагч маань өөрөө туршлагатай сайн тасгалжуулагч байх учраас бас нэг тэн дээр бол нэг учрууны баг ингээд алдаад байгаад ч юм уу тэхгүй байх гэж бодож байна. Ер нь бол одоогийн дүр зураг бол багаж 80-90% та төрүүлэх магадaltaй багч Amazon сонслоо шүү дээ. Одоогийн дүр зураг бол тийм баг. Ганц үзнэ гэж бодчихсан баг маань хоёр ажигчод идэг яасан. Нөгөө түрүүн бэлгээ өгөх мартсан шүү дээ хоёлаа. Тийм байна. Спонсор явлаа бэлэг. Спонсор явлаа бэлэг. Бэлэг үлгийн дээд Young Drink электролит ус. Баярлаа. Электролит төр жоохон хил ороостой электролит гэж хэлэхээр л. Өөх ямар. За манай Lening брэнд. Баярлаа. Хөөрхнөө дүүнэр нь ядаргаатай те. Бас хөөрхөн бэлэгтэй хөөрхнөө. За эмэгтэй тоглолтууд бол тиймэрхүү болсон. За тэгээд эрэгтэй тоглолт руугаа оръё. Miners эхний тоглолтоо хийсэн. Miners эхний тоглолтоо маш том мэдээлэлтэйгээр FC 22 оны зөрүүтэй хоцсон. За гол тоглогч Chad Winning
17 оноо 5 самбартай. За тэгээд нэмэх 13 гэсэн үзүүлэлттэй тоглосон байна. За эсрэг талаас Гавигийн Дөлгөөн за мөн 20 нэмэх оноо авсан. Тэгээд дабл 12 довтлогооныхон 7-гийн номчтой олгосон 12 самбартай 2 хаалттай. Гээд. Тэгээд энэ дээр бол бас яг ер нь майнерсаас бол бүрэлдэхүүнийг хараад дээрэс нь одоо тасалжуулагчид цогоохоо очсон хүмүүс бол хүлээлт маш өндөртэй байсан. Бараг магадгүй ихний тоглолт эсэргээрээ иргэцэн бол бөөн болохоос юм бахта одоо сошиал дээр тий. Тэгээд яг нэг хүлээлтийн дагуу орж ирсэн. Тэгээд эсэргээрээ манай эпс мал жоохон нүдүүлчих шиг байна да сошиал дээр. Тэгээд энэ чинь хоёр сайн баг угаасаа тоглоно хоорондоо. Аль нэг нь хожиж тий. Нэг нь хожиж таарах. Тэнгүүд нөгөө нэг юм хил амтай фэнүүдтэй гэх юм одоо юу гэх юм бэ. Тийм багууд ч болохоор яг л хожигдсны л ингэгээл байж байгаа байхгүй тий. Аль нэг нь л хожигдчих таараш тий. Тэгээд энэ дээр ерөнхийдөө зүгээр яг одоо ер нь багийн бүрэлдэхүүний хувьд яг тасалжуулагчийн нүдээр хэрхэн харж гин, улирлыг юу хэрхэн зургалж гин, багаас ямар хүлээлттэй байна. Магадгүй баг дотор зам мэдгүй миний харж байгаагаар л яг нэг юм сул байрал позишн гэх юм уу. Позишноор ингээ харахаар тим юм бол одоогор харагдахгүй бат. Гэтэ та ер нь өөр юу гэж харж байгаа? За майнусын хувьд бол энэ жил одоо хуучин Эрдэнэт майнус багийг одоо өмнө Эрдэнэт майнус болоод ингээ явж байгаа. Тэгээд бас нэлээдгүй ажлуудыг хийж байгаа. Одоо 3 5 6 сараас гэтэл одоо нийт хүртэл яаж юм. Тэгээд бас майнусын сүүлийн хугацаанд бас нэг тодорхойгүй байдлууд байсан те. Тэгээ энэ бүх байдлыг бас зэгцэлгээд тамирчдын асуудлуудыг шийдэх гээд ингээд бас аль талын ажлуудыг зэгцлэх. Тэгээд тэрнээс гадна багийн бүрэлдэхүүн дээр бас нэг өөрчлөлтүүд хийгээд бас нэг эргээд хуучин майнус ямар баг байсан бэ? Тэр багийг бас эргэж сэргээх тэм зорилго тавьж ажиллаж байгаа. За тэгээд яг энэ жилийн хувьд бол мэдээж хүсэн хүлээж исэн одоо солилцоонууд ч юм уу тийм солилцоонууд бол бас хийж чадаагүй. Ер нь бол тэгтээ ер нь бол мэдээж цаашдаа бол тэр солилцоонуудаа хийн гэсэн зорилготой байна. За энэ жилийн хувьд бол яг инх баясгалан дээр бол солилцоо хийгдсэн. Бас нэлээдгүй удаан хүлээлттэй маш урт удаан хугацаанд ингээд хоёр талаасаа ярилцсан. Ихтэйд бол тамирчин солилцоо гэдэг ингэж яригдчихэж байгаа. Сүүлдээ ингээд гэрээ худалдаж авах байдлаа шилжээд ингээд ерөнхийдөө хоёр талаасаа харилцан тохиолцоод мэдээж энэ дээр бол металлын удирдлагууд тэгээд ялгаараа металлын одоо тэр үлдэхүүн ажиллагаа инх мэд гэдэг нэг залуу байгаа. Тэр залуу бол энэ одоо хоёр талын ойлголцолтой энэ инх баясгалангийн солилцоо их тал дээр бол маш их үр дүнтэй ажилласан гэж бодож байгаа. Тэгээд энэ нь бол мэдээж энэ сагсан мөнгөний спорт чинь мэрэгжлийн түвшинд илүү хөгжөөд ирэх тусам тамирчдын цалин хөлс илүү өндөр түвшинд ирэх тусам одоо энэ бол багуудын хоорондын ойлголцол нэг нэгэндээ бас нэг боолт тэ хүлээлт одоо харилцан ойлголцол гэдэг энэ юмнууд бол өшөө илүү их шаардлагатай юм шиг байна. Мөн тавигдж байгаа дүрм журм гэрээ контрактын асуудлууд гэдэг ингээд одоогор бол манайд ингээд нэг дутуу юмуд бол зөндөө байна шүү дээ. Тэгэхээр энэ бүгд ингээл одоо процедурын хувьд бол ингээл жилээс жилдэл ингээл явагдаал ингээл одоо энэ жил бол энэ гэрээг худалдаж авах иймэрхүү байдал бол энэ жилээс гарч ирлээ шүү дээ. Тэгээд иймэрхүү байдал бол бид нэг инх баясгалангийн солилцоо хийсэн байгаа. За тэгээд яг хуу шин залуу тоглолцоо одоо жишээ нь манай Болор эрдний ах гай эрдний одоо эпс өгтөө би одоо өөрийн шав энэ жилийн драфтын нэмцэгтэй солилцоо хийж авсан. Тэгээд ингээд ийм хөө солилцоонууд явуулж бага бүрдүүлсэн. За тэгээд яг хуу энэ нь бол яг хуу багийн тоглолтын систем суулгахад бол биднэрт бас тодорхой хугацаа хэрэгтэй байсан. Ер нь бол хуучин майнус юм шиг харагдаж байгаа бол биднээс шинэ баг байгаа. Тийм учраас бол ерөнхийдөө улирлын өмнөх бэлтгэлээ бид нэр юунд хятадд бэлтгэл сургалт хийхэд төлөвлөөд яг тэр төлөвлөгөөг бол яг би өөрөө гардаж одоо тэгээ бас нэг манай баг дээр надтай бас нэг сүүлийн 2-3 жил хамтарч ажиллаж байгаа залуу байгаа. Тэр залуутайгаа ингээд төлөвлөгөө гаргаад явсан. Тэгээ бид нэр хятадд нэг 14 хоногийн бэлтгэл хийхдээ CBA-гийн 7 багтаа нэг оюутны багтаа тоглолт нийтдээ 8 тоглолт хамтарсан бэлтгэл хийгээд хийсэн. За тэгээ энэ бэлтгэл маань бол бас нэлээд үр дүнтэй болсон. Энэ бол тэгээ энэ бэлтгэлдээ бол бид нэр импорт тоглогч нар
бүгдийг хамруулахыг зорж ирсэн боловч бас нэг визний асуудал одоо жишээ нь пени гэдэг ингээд ихэд нэг хаттад ч одоо Америкт олгосон чинь 10 хоног л байх. Тийм үү? Тийм болсон байна. Тэгэхээр нөгөө бид 14 хоног байх төлөв гаргацсан байдаг. Тэгэнгүүт л пенийг бас жоохон дундуур авчиж байгаа. За тэгээд секу гэдэг энтгэд тоглож байгаа бас дундуур авчиж байгаа. За тэгээд төвийн тоглож байгаа бас нэг яг сайн тоолж чадаагүйсэн. Тэгээд хятад байх хугацаанд одоо шүндэн сууж одоо яаж тэгээд нэг сүүлийн Шанхайгаас ахуулаад манай чад иж багтаага нэг тэгээд ингээд нэг 2 3 тоглолтод олцоо. Тэгээ бид гэсэн баг. Тэгээд яг эхнийхээ тоглолтыг бол мэдээж ялт авсандаа баяртай байгаа. Тэгээд бас энэ бэлтгэлийн үр дүн гасан гэж бодож байгаа. За тэгээд мэдээж баг дээр ерөнхийдөө бол би бол сүүлийн нэг 2 3 жил ингээд манай Монголд бол гандаа ерөнхий тасгалжуулагч гадаад тасгалжуулагч нэг ирээд байгаа. Тэгээд энэний үр дүнг бол тийм сайн харахгүй байгаа би бол. Тэгээд би өөрөө нөгөө одоо энэ дээдлийг 94 онд ихснээс хойш одоо энэ сагсан мөнгөтэй хамт явж байгаа. Тэгээд тасгалжуулагч бас нэг 20 гаруй жил явчлаа. Тэгээд ингээд ер нь бол маш их ажиллаж байгаа л да. Ажиллаад гадаад одоо ерөнхий тасгалжуулагч хийж ажилласнараа манай Монголын сагсанд юу үлдэж байгаа юм бол яг тамирчдад бол нэг ерөнхий одоо нэг системийн ойлголт төрж байгаа. Гэхдээ тамирчид бол хизээч тэр системийг цааш нь авч явахгүй шүү дээ. Ер нь бол тэгэхээр тасгалжуулагч илүү ойлголт авч тасгалжуулагч илүү суралцж тэрийг Монголын сагсанд авч үлдэх байгаа байхгүй. За тэгээд ингээд ерөнхийдөө ингээл одоо багууд дээр ингээд ажиллаж байгаа харахад яг за хасын хөлүүдэр бол яг айбоч юм уу те одоо айбоч манай шав тэгээд бас нэг жоохон юм сураад байна гэж би хаасж байгаа. За тэгээд янз янз л байгаа. Гэхдээ энэ сурж байгаа нь айгүй ховор харагдаад байгаа. За тэгээд хамгийн ойр байгаа Хятад одоо ингээд сая амбах хүднес чинь ингээд Азийн авраг магтчихвол эмгтэн ингээд Азийн авраг гэл ер нь ингээд зургтай ихтэй Азийн авраг чинь тэмцээд байгаа. За миний одоо 2010 онд ингээд шгшээ хойг тасгалжуулаад явж явахд бол Хятад дандаа Европ тасгалжуулагчтай байсан. Тэ? Дандаа Европ тасгалжуулагчтай. Дандаа гадаад тасгалжуулагчтай байсан. Хятадын сагсан мөнгөний амжилт нь унсан шүү дээ. Энэ бол тэгээ одоо та нар мэдж байгаа шүү дээ унсан шүү дээ. За тэгээ Хятад бол ерөнхийдөө сүүлийн жил бодлого өөрчилсөн. Дандаа туслах тасгалжуулагч гадаад тасгалжуулагч нараа авчирдаг. Тэгээ Хятад тасгалжуулагч нараа. Тэгээ одоо энэ жил Хятад аргын тал авцаал багж л хожлоо шүү дээ. Сүүлийн мөнгө олцсон бол тэгэл алдсан шүү дээ. Яг үндэ бол тийм шүү дээ. Тэгэхээр тэр нь өөрөө нөгөө Хятадтай ингээ бодлого өөрчилж бас ингээд өөрчлөсний үр дүн болов гэж харж байгаа. Тэгээд би бол ерөнхийдөө өөрөө дотор бол бодож явж ирсэн. За ямар ч сан ингээд яг бол тусаа тасгалжуулагч бол бас Монгол тасгалжуулагч байна. Гэхдээ гадаад тасгалжуулагч авчираад тэр тасгалжуулагчнаас тагаа яаж хамтарч ажиллах вэ гэдэг чинь өөрөө хамгийн том зохион байгуулалт. Мэдээж улсгсан мөнгөний спорт ганц хүнээс хамаарахгүй. Тэгээд тэр зохион байгуулалт тэр удирдлагын түвшинд яаж яах вэ гэдэг. Тэгээд би нэг Серб нэг Хорват хоёр тасгалжуулагч аваад одоо ингээд хамтраад ажиллаа явж байгаа. Энэ нь бол яг нөгөө шинэ байгаа учраас янз бүрийн л асуудлууд үүсэж ирээд тэр удаж байгаа. За хүчний тасгалжуулагчид ирээд нэг 2 сар гарсан болж байгаа. За яг манай ассистент коучаар хийсэн тасгалжуулагч бол нэг сар гарсан болж байна. Сар гарсан болж байгаа. Тэгээд хамтраад ажилласан. За тэгээд ерөнхийдөө бол аль болохоор ажлыг хийлгэхийг шаардж байгаа. Тэгээ одоо 7 хоногоо бэлтгэлийн төлөвлөгөөг нь авч байгаа. За эсрэг багийнхаа скаутыг хийгээд скаут эхлээд надад танилцуулж байгаа. Тэн дээр нь дутуу юм байвал энэ дээр дахиад нэг скаут хийж гээд ингээд скаутын хэлгээд дараад нь тэгээ скаутын дараа тамирчдаа скаутаа үзүүлж тайлбарлуулж ажиллаж байгаа. За тэгээд тэндээсээ бидний хамгаалтын төлөвлөгөө, тоглооныхоо төлөвлөгөө юмудаа гаргаад ингээд явж байгаа. Хэрвээ тэр хүмүүсийг нэгсэндээ би ажилуулад тэгээд тэндээсээ өөрөө бас давхан суулцаад ингээд ерөнхийдөө хамтраад ингээд ажиллаад явж байгаа. Тэгээд яг нь ер нь бол хоёр өнцгөл байна. Нэг нь гадаад ерөнхий тасгалжуулагч, нэг нь Монгол ерөнхий тасгалжуулагч мөртлөө тэнд гадаад хоёр туслах тасгалжуулагчтай тэднээстэйгээ маш сайн хамтарч чадах юм бол бас илүү Монгол тамирчид өгөөж нь илүү үр дүнтэй мөн хажууд нь бас Монгол тасгалжуулагч нь давхар яг цуг ажиллаад яваад байгаа учраас бас илүү юм сурах юм болоо гэд арай өөр өнцгийг Монголын сагсан мөнгөд оруулж ирэх гэсэн зорилго тавьж ажилласан. Энэ бол ганц майнус багийн амжилт гэхээсээ илүү бас манай Монголын сагсан мөнгөд бас нэг арай өөр өнцөг ороод ирчих юм бол энэ нь өөрөө бас аль нь илүү үр дүнтэй байна гэдгийг
аяндаа энэ чинь цаг хугацааны Ялгаал гараад. ялгаал Тийм учраас аль аль нь л хийж үзэх хэрэгтэй. тэгээд би бол нөгөө өнцгөөс нь оруулж ингэж ажиллаж байгаа. За тэгээд энэ үр дүн ингээд аяндаа харагдаад ирэхээр бас бид нар бас манай Монголын сагсан мөнгө цаашаа яаж явах вэ гэдэг чинь бас нэг харагдах болов гэж байна. Мэдээж бид нар бол монгол хүмүүс. Бид нар Монголын сагсантай хайртай, бид нар Монголын сагсны хөгжлийн төлөө л явна. Гадны дасгалжуулагч нар бол зөвхөн тэр хүмүүс чинь одоо яг үүнд бол амьдралын төлөө явж байгаа шүү дээ. Тий. Монголын сагсан мөнгөний одоо яг хөгжлийн төлөө за надаас гарч байгаа сэтгэл амбукаас гарч байгаа сэтгэл бол гарахгүй гэж бодож байгаа. Би бол тэгж боддог. Тийм зүгээр ажиллаа л хийж байгаа. Тэд нар зүгээр ажиллаад Нэгжлийн төсөнд яг тэгээд ялангуяа ерөнхий дасгалжуулагч байхад тэр хүн чинь бол аль болохоор өөрийнхөө таваар аль болохоор өөрийнхөө хэмжээндээ л байна. Түүнээс нэг тамирчны уус чадрыг хөгжүүлэх төлөө ажиллахгүй байхгүй. Тэгэхээр би бол одоо энэ авчсан хоёр дасгалжуулагч бол жишээ нэтгүүн дээр би өглөөний 8-аас 10 цаг 100 гаргачихж байгаа. Уус чадрыг хөгжүүл. Өглөө скил уус чадрын бэлтгэл хийлээ. Биеийн хөгжлийн дутуурыг би хүчний дасгалжуулагч аваад тусна ажил гэд би нөгөө шаардлага тавиад ажиллаулаад байгаа нь өөрөө эцсийн дүндээ би Монгол тамирчнаас ажиллах гэдэг, хөгжүүлэх гэдэг. Тэгээ энэ нь илүү үр дүн гарна гэж бол би бодож байгаа. Энэ нь бол тий одоо тэгээд одоо чинь нямцгтэй гэхэд бол за наад чинь бол нэг номер л орж ирэх хэвээр. Одоохондоо бол би 3-1 дээр ээлж ашиглаж байгаа. Тэгэхээр наадахаа нэг номер дээр бэлт. Нэг номер одоо Волтгоос суралцуул, Волтгогийн хасаад ингээд хөгжүүлгээд ингээд өглөө скил уучдаг. Одоо хоёр байна. Манай залуу тоглогч нь бол дандаа өглөө ахмад тоглогч нь бол өглөө скил ууч чадвар авчихгүй л байгаа л да. Мэдээж авчих юм бол бална шүү дээ. Нөгөө төлч бас стресст нь бөө юм болно шүү дээ. Тийм учраас шинэ залуу тоглогч нараа өглөө скил ууч чадварын бэлтгэлүүдийн хийлгээд ингээд явж байгаа. Тэгээ энэ өөрөө илүү манай Монголын сагсантай хэрэгтэй болов гэж би өөрөө зүгээр хувь хүний дүгнсэн учраас ингэж гаргаж байгаа. Мэдээж манай сагсан мөнгөний холбоо бол асар их зарлагдаж шүү дээ. Тэгээ гадаад дасгалжуулж эрэгтэй эмэгтэй шиг хоёулын дээр нь гадаад дасгалжуулагчнаа авчиж ажиллуулж байна. Энд чинь өөрөө бас ингээл Монголын сагсыг амжилт гаргах хоёрдугаар хөгжүүлэхийн төлөө холбооч өөр юм ингээл хамаг мөнгө гаргаад ингээд явж. Тэгэхээр энэ дотор явж байгаа, энэ дотор ажиллаж байгаа одоо манай Монголын сагсан мөнгөний дасгалжуулагч бид нар бол аль болох энэ хүмүүсээс юм сурах хэрэгтэй. Хоёрдугаарт өөртөө бас цаашаа яаж энэ Монголын сагсантай яаж юу хийвэл илүү үр дүнтэй юм бэ гэдэг арай олон өнцгөөс нь харах зөв юм болов гэж бодож инжид би энэ номны эрдэнэт майнстрыг ийм шийдвэр гаргаж ажиллаж байгаа. За биднээс яг эхний тоглолтод бол яг боломжийн хэмжээнд тоглоод бас нэг ялтаа байгуулсан. Гэхдээ тэр яг мөнгөч мөцсөн мэт те. Өнөөдөр юу майнас одно гэсэн азтай өдрөлөө гэж бичсэн. Тэгээ энэ аз яг ингээд бүтэн үйлдлийн төвш байлгахын төлөө бид нар ажиллана. Тэгээ мэдээж хүн азтай одтой гэж үнэлнэ яа тэр хамаагүй. Гэхдээ бид нар бол хамгийн гол нь хятадын CB-ийн байгуудтай ингээд тоглохоо бид нар бол бас цус амтгдсан шүү дээ. Энэ нь бол тийм хамгаалт тэр ер нь бол тамирчдын биеийн хөгжил бол үнэхээр өөр төвшөнд очсон юм байлаа. Тэгээд хятадын CB-ийн 7 багтаа тоглоход 7 бол нэр хятад дасгалжуулагч, хятад туслах дасгалжуулагч. Тэгээд скил уур чадварын бэлтгэл дээр скил уур чадварын дасгалжуулагч нь болохоор дандаа Америк дасгалжуулагч. Багийн систем, багийн хамгаалалт довтгооны системд болохоор дандаа Европ дасгалжуулагч нар авчирсан. Тэгэл ажиллаж байгаа. Ерөөсөө л яг бодлого нь тэгээд тогтцсон байгаа байхгүй. Тэгэхээр би юу гэж бодож байгаа гэхээр би ч гэсэн одоо цаашдаа одоо магадгүй дарааж скилийн дасгалжуулагчийг Америк дасгалжуулагч авчиж гэсэн бодолтой байгаа байхгүй. Яг тэгвэл Америк гэдэг чинь өөрөө скил скилийн орн. Тэгээд тамирчны хөгжлийг тийм маш сайн суулгадаг газар. Тэгэхээр хятад тэрийг олон хасцсан байна шүү дээ. Тэгэхээр би хятадд явж байгаа хугацаанд бас тэрийг бид нар сайн юм шууд юу ч бодохгүй копи пейст хийж байгаа шүү дээ. Тийм сайн тэгээд шууд туулах хэрэгтэй шүү дээ. Тэрийг заавал нэг хөгжүүлэх гэж юм өөр юм хийх гээд хэрэггүй гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр би тэр талаас нь яагаад авчираад ингээд яа гэсэн ерөнхийдөө тийм бодлууд байгаа. Тэгээд CB-гийн одоо тамирчтай ингээд багуудад очиод ингээд Шанхай Sharks те Vision Ducks эднээсээ бид нэр сүүлийн хоёр тоглолттой байсан. Тэгээ бие хөгжил мөгжилтэй тэр тамирчдын тэр хамгаалтанд өгж байгаа контактууд тэр өндөр хамгаалт хийсэн маа тамирчд яг ерөнхийдөө бас 7 тоглолт хийнэ гэдэг чинь маш том үр дүн. Нилээн бас зовлон үзэж байгаа юм шүү дээ. Тэгээд хоёрдугаарт бид нар бас эргээд бас бид нар яг тэднээсээ
хийж байгаа хамгаалтыг бид судалж байгаа шүү дээ. Тэр хамгаалтыг бас тамирчдаа суулгах гэж ингэж явснараа өнөөдрийн ихний тоглолтын үр дүн ерөөсөө л энэтэй л холбоотой гэж. Түүнээс энэ нэг мундаг баяцтай мундагдаач биш те тэр нэг одоо дасгаж үргчийн багийн мундагтаа биш. Ерөнхийдөө бол биднээс гаргасан нэг төлөвлөгөө мань өөрөө жоохон нэг зүв байсан болвол гэж бодож байгаа юм. Яг нөгөө манай эмгтэй шигийн Солонгост хийсэн тоглолтууд шиг л юм болсон байна шүү дээ. Тий, яг бидний Солонгост ч бол ингээл өчнөө хожигдол. Бидний сая CB-ийн багуудаас нэгийг ч очив. Тэгээ нэгийг ч очив. Тэгэхээр нөгөө сүүлд Синхua их сургуулийн багтаа тоглосон. Тэрэндээ илүү явж байгаа сүүлдээ 3 хоногоос ч лөө бөмбөг хагасаа авчигдсан. Тэгэхээр тийм л үр дүнтэй яваад ирсэн. Гэхдээ нөгөө тэрний цаана гарч иж байгаа үр дүн манай багийн нөгөө илүү л сайжраад, илүү ойлголт сайжраад Ахмаа аваад ингээд яваад ирсэн. Энэ мөнгөчнгийн одоо тэр ад сандаа гэдэг дээр бас нэг юм хэлгээд энэ баг дээр чинь нэмээд сая санчир тоглоог шүү дээ. Тий. Санчир бол яг нөгөө хууч өмнөх багийн гэрээний асуудлаас болоод тоглоагүй. Тэгээ би яг хэвлийн урал дээр надаас санчирын талаар асуусан учраас би ч мэдээж бас дасгаж урагч хүн. Тэгээ ер нь бол энэ өмнө эрдэнэт майнс дээр явж байгаа энэ тамирчдын бүх амьдрал миний толгойд ирж байгаа. Тэгээ энэ тамирчдын төлөө л яв. Тийм учраас би санчраас өөрөөс нь асуусан. Яг юу болоод байгаа юм? Яг ямар учиртай? Тэг ингээд тэгсэн. Тэгээ санчир бол надаа тохирсон дүнгийнхаа эхний жил 50% нөхсөн. Дараа жил нь бол нэг ойролцоогоо 45-аас 45 орчим хувь нөхсөн гэж байгаа. Тэгэхээр тэгээд энэнийг ингээ бодохоор тэр хоёр нийлээд байгаа эхний жилийнхаа л гэрээний дүн болчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо 24-с 25 оны үеэл бол санчирт мөнгө өгөхгүй л гэсэн үг болчихсон. Таарчж байгаа байхгүй миний ойлголтоор бол. Тэгээ яг хөө тэгээд би бол санчиг бол энэ асуудлаа хятадын ухаас өмнө эртхэн уулзаад энэ асуудлаа шийдээ гэсэн. Тэгээ яг хөө зүгээр яагаад би санчиг өмөрөө жоохон бухимдаад байгаа юм. Санчин цаана 3 хүүхэд байгаа. Санчин цаана бүхэл бүтэн амьдрал байгаа. Тэгээд сая ингээд санчиртаа уулзаад энэ асуудлыг яагаад санчираа бас нэг цаана өөрийнх нь гэр бүлд нийтийн засгийн асуудал үүссэн те бас л ингээд жоохон асуудал үүссэн. Мэдээж санчир одоо бизоноос авах цалингаал амжилтаа зарцуулна гэж тооцсон байгаа шүү дээ. Тэгээд тэр нь орж ирээгүй учраас тэр чинь бас нэг зээлмэл аваад ч юм янз бүрийн асуудал үүссэн байгаа. Би бол тэгж ойлгосон. Тэгээд ингээ хохирсон байгаа. Дахиад дээр нь энэ баг дээр ингэж орж ирээд энэ багтаа гэрээгээд тэр нэг асуудлуудаа шийдээд ингээ явах гэхээр ингээд нэг чөлөөлөх бичиг гэдэг юм дээр ингээд тэнд боодог тийм. Боогоод тэгин гутлаа амны эрдэнэт майнасаас 100 саяг авчих гэж санчид өөртөө хэлсэн байна. Нэг өдөр бэлтгэл дээр байжснаа санчид би энэ жоохон төрүүлээ явж цагаахаа тэгээд юу бицэнтэй уулзгааллаа гэдэг. Тэгээд тэг гэж би ч бушуугаа явсан. Тэгээд магаш нь юу болов яа гэсэн чинь ингээд 100 сая нэхэд тэгээд хэлсэн. Тэгээд би яг тэрийг л хэлсэн. Ерөнхийдөө бол бодит үний юм чи. Бодит үнийг л ярьж байгаа. Тэгээд тэр үднээс бол санчид тоглоогүй. Тэгээд ер нь бол яг мэдээж энэ сагсан мөнгөний хөгжил багийн эзэдийн хувь нэм нь бол асар их байгаа. Гэхдээ энэ өдөр металл гэдэг баг, эпс гэдэг баг, хүлгүүд гэдэг баг мэдгүй би эднээс цалин мөнгө өгөөгүй ч гэдэг юм иймэрхүү асуудал бол би сонсож байгаа. Тийм шүү яг үннийг хэлэхэд. Тэгэхээр эн чинь бас нөгөө ялгаатай шүү дээ. Тэгэхээр бас энэ одоо өөрөө буруу үйл гаргасан бол зүгээр бас хүнийхээ амьдралыг бодцдог байвал зүгээр юм болов гэж бодож байгаа. Одоо тэрийг нүгч чадахгүй бол санчир бол одоо тэрийг авъя гээгүй. Зүгээр л чөлөөлөд өгч байгаа. Одоо тэр өмнөх тэр тооцоо яах вэ? Тэр тооцоо яах вэ? Зүгээр ингээд авч чөлөөлөд өгч байгаа би дараагийнхаа уул нь бол яг нарийн яриул бол нодлонгийн тооцоогоо авах юм шүү дээ. Дуусах хэвээр. Тэгээ энэжлийн тооцоогоо аваагүй ч гэсэндээ окей. Энэ уул нь бол байх гэдэг шүү дээ. Би яг нөгөө ярилцлагатаа хэлсэн шүү дээ. Яагаад гэрээгээ биелүүлээд санчийн гэрээний одоо 2 жилийн төлбөрийг ч юм уу 100 өгсөн байгаа тохиолдолд бол тийм майнасаас одоо дахиад 1 жил байгаа дахиад 1 жилийн гэрээний худалдаж аваа 100 сая худалдаж авааггүй энэ дээр бол нээлттэй ярилцж болох байхгүй. Гэтэл гэрээгээ биднийхээ үүргээ биелүүлээгүй мөртлөө дахиад дээр нь ийм асуудал ярьж байгаа надад өөрөө таалагдахгүй. Яагаад гэвэл энэ нь өөрөө хэрвээ бид нэр санчийг тоглоулахын тулд ч юм уу худалдаад авчлаа гэвэл ийм явдал цаашаа улам даймжина. Нэр хүлэн зөвшөөрч суртахууны үзсэн буруу болж. Тийм учраас энэ дээр түүнээс
санчир инх баясгалан гэдэг хоёр тоглогчийг ялгаад байгаа биш байхгүй. Бид нар бол металлтай бол харилцан тогтолцоол гэрээний дүнгийн худалдаж аваад ингээд явсан тийм үү. Яагаад бол металл инх баясгалан цалингийн өгсөн. Техникуудаа шагнал урамшууллын мөнгөний өгсөн. Гэрээний үүргээ биелүүлсэн. Тийм гэрээнийхээ үүргийг биелүүлсэн. Тэгэхээр чин металл гэдэг багч нь нүүр болтон байгаа. Тэгэхээр бид нэр инх баясгалыг авахын тулд тоглолцоос үз зам байхгүй шүү дээ. Тэгвэл тгий ингүүл ингээд. Тэгэхээр эн чинь хоёр өөр агуулга явагдаад. Гэтэл яагаад инх баясгалыг болгоо худалдаж авчаад санчиг болгоо худалдаж авахгүй байгаа ч гэдэг юм. Тийм өнцгөөс бас хандаад байгаа шүү. Яг хүмүүс мэдгүй хүмүүс энэ чинь хоёр өөр юм байгаад байгаа. Тэгээд би болохоор ганцхан юмдаа жоох хатуу зогсоод байгаа нэг л мэдээж санчирч гэсэн хэцүү байгаа тоглолцмоор байдаг бас сайхан гавьяат болцсон бас нэг Монголын сагсан мөнгөний гавьяат тамирчигээ дуудуулаад өөрөө бас нэг сайн тоглолцохыг хүсэж байгаа шүү дээ энэ тамирч маань. Гэтэл би санчиг бодоод гэрээг нь худалдаж аваад ингээд бид нэр явлаа гэхэд бидний сагсан Монголын сагсан мөнгөд амар буруу жишг үлдээх гээд байгаа байхгүй. Тэгээ энэ жишг ингээд цаашаа даамжирах юм бол энэ өөрөө Бор хоошоо ухраа явж байна. Сагсан хөгжилд амар том чөтөр тушаа болох гэдэг. Тийм учраас энэ асуудал дээр би бол арай өөр байсуулнаас хандаад байгаа байхгүй юу? Ер нь бол. Яг бол санал нийлж байна. Одоо энэ дэр чи би бол ингэж одоо тоохгүй. Санчир штэ, санчир واخгүй юу? Тийм штэ. Санчир дээр ийм асуудал гарж ийна гэдэг чинь өөр бусад магадгүй залуу тоглогч нар дээр өчтөчнөө ийм асуудал байгаа. Энд санчир шиг одоо юу гэдгийг мэдгүй магадгүй цогаах шиг дэлгэж яриаггүй л болохоос биш зүгээр заацсан нэг тэдэн дөрөв гэрээсэн тэрийг аваагүй одоо надад сонсогдож байгаа юмнуудад амар их байгаа байхгүй жишээлбэл ингээд нийт дүн ингээ хэлэхээр тийм авчиад ингээд жилээр нь ингээд тараачдаг заяа жилд нь ингээд жилийн ингээд циклтэй ингээд цалинтай байна тэгээд улирлын үеэр юм байна улирлгүй үеэр тоглолтгүй үеэр юм байна гэх ингэчдэг тэгэнгүүт чинь ингээ яг сайхан цалингаа аваа явж идэл улирлын дуусна штэ тэгвэл чамаг багаас асцсан. Тэр нөгөө нэг өнгөрсөн үйлрэл байгуулсан гэрээ чинь тэр тоглогчийн энд тоглоог үл хамааран биелж явах хэрэгтэй байхгүй. Буцаад 8 сард ирж иж тэр тоглогчид өгөх ёстой мөнгөө өгж иж тэр гэрээ яг дуусгах хэрэгтэй байхгүй. Тэгвэл нь бол яг зүгээр одоо санчийн кейсл яригадаад байгаа болохоос тийм зөндөө юм байна. Одоо санчийн кейсийг ясны дараа надад одоо чинь хуучин гайд тоглолцсон тэлмэн биш үү? Тэлмэн надад бичиж байгаа байхгүй. Тэлмэн ч гэсэн бас би зоноос бас асуудалтай юм билээ. Тэгэл тэр одоо манай боловсролын нийс явж илээ. Ингээд ийм хүмүүс бас л ингээл юм яагаад ингээд ийм асуудалтай ингээд тэгэл надад бичиж байгаа байхгүй. Тэгэхээр би бодож байгаа байхгүй. Тэгээ одоо тэр бизоны ч одоо хөгжлийн лигийн багт бас миний шав тоглож байгаа шүү дээ. Гард тэгээд гард ч гэсэн бас юм аваагүй нөхцөл байдалд орсон байгаа үүсэхгүй аваагүй гэсэн хүмүүс одоо өгнөөгөөд ингээ хөгжлийн лигт тоглоод явж л байгаа юм билээ. Тэгээ энэ нөхцөл байдлуудаа өөртөө зүгээр аягүй гой цэврээ шийдчих хэрэгтэй байхгүй. Тэгээд ингээ шийдэл явуучих юм бол энэ яг та энэ удаа нэг ийм хүн нөхцөл байдал үүсчлээ энийгээ сайхан алдаа газсаал тэгээд цаашаа явна шүү дээ. Түнс энэ дээр одоо нэг хин нэгэндээ өсөргөөд ч юм уу хин нэгэндээ гомдлоод ч юм уу ингээд би бол шаардлагагүй гэж бодож байгаа. Ер нь бол бидний ажил хийж байгаа ингээд энэ сагсан мөнгөний хөгжлийн төлөө явж байгаа хүмүүс санал зөрчилдөх асуудлууд гарна шүү дээ. Гэхдээ энийг чинь ярилцаж ил гаргаж шийдэл та тийм шийдэл цэвэршин шүү дээ тийм шүү дээ. Түүнээс ингээл нуугаал ингээл буглаал ингээл яваад хахад энэ буглаач өшөөл том болоод өшөөл илүү яваад шүү дээ тийм шүү дээ. Тэгэхээр бид өөдөө биднээс энэ улс төрөө харцлаа шүү дээ. Энэ бодит байдал өөдөө биднээс яг л ийм л юм болж байгаа шүү дээ. Тэгэхээр би бол юу гэж бодож байгаа вэ? Сагсан мөнгө айгүй гоё хөгжиж байна. Хөгжихийн ирээр энэ одоо тэг яг энэ зөв явж байгаа багууд нь илүү чанаас нь илүү явна. Тэгээд зөв явж чадахгүй багууд бол аяндаа цаг хугацааны ихээр ялгарна гэж бодчих. Эсвэл үлгэрч аваад дагаад эсвэл үлгэрч аваад тийм учраас баг дээр нь алдаагаа засгах хэрэгтэй байхгүй. Баг дээр нь алдаагаа засчих юм бол цаашаа хамтдаа явна. Алдаагаа засч чадахгүй тэгээд бие өмөрөөд нэг гэж чинь өөрийнхөө хийсэн буруугаа ойлгохгүй юм гэсэн. Буруугаа ойлгохгүй хүн хэзээ ч өөрийнхөө сайжуул засч цаашаа явахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр бол ингээд нэг тоглогчдод одоо ингээд 2 давхар гэрээ мэрэлгээд бас ингээд буу юм босон шүү дээ тий. Тэнгүүд баг бол ингээд зарлцж байгаа юм тий. А тоглогчдод бас ингээд энийг зарлж чадахгүй. Бас яг хаана тоглогчдод нь ч бас ингээд мэрэгжлийн баг хэрэгтэй баг нь ч гэсэн өөрсдөө бас ингээд мэрэгжлийн ийм юм үүсэх мэрэггүй шүү дээ тий. Яг аль аль мэрэгжлийн байгаад юу эйжент байна шүү дээ тий. Эйжент айгүй хэрэгтэй. Одоо бол манайх тийм л болох хэвээр. Тэгээд тамирчтай эйженттэй болчихсон бол энэ асуудлууд аяндаа өөрөө зэгцээд байна. Тэгээд тамирчид нь өөрөө хуулийн мэдлэггүй байна. Хоёрдугаар одоо энэ дотор чинь бас ингээд
бас буруу зүрх юм хийгээ явж байгаа тамирчиж байгаа. Ганц багийн эзэдийн ч буруу байхгүй байгаа. Бас нэг хоёр дулуу хөөсөө анцсан ингээд энд ингээд яриад мөнгө төгөө ягаал ингээд явж байгаа нөхдүүд ч байгаа шүү дээ. Яг өндөө бол тий. Тэгэхээр энэ асуудал чи өөрөө аяндаа мэрэгжлийн яг ингээд бие төлөөлөгчтэй болоод ингээд ирэхээр л арай өөрчлөгдөх баг. Би бол тэгж харж байгаа юм. Дараачлаас бол нэлээд эйжент одоо бие төлөөлөгч болоод ажиллаж байгаа залуучууд бол би нэлээд байгаа гэж харж байгаа. Тэгэхээр тэдний ажиллаад ирэх юм бол энэ асуудал аяндаа шийдэж. Угаасаа эн чинь өөрөө нөгөө хөгжлийн явц. Хизээ бид нар ийм асуудлыг хүртэл ингээ яриа суужлаа. Тэгэхээр эн чинь өөрөө нөгөө манай Монголын сэсүн бөмбөг ийм хэмжээний хэрүүл гарах хэмжээнд хүртэл хөгжиж байгаа шүү дээ. Тэгэхээр чи эн чинь хөгжлийн явц. Тэгэхээр бид нар ингээ хөгжлийн явцдаа энэ юмнуудаа ингээ сайжлал цаашаа засалруулаад явах хэрэгтэй л гэж бодож байгаа юм. За нилийн урт явчлаа хэдүүлээ. Тэгээд дараагийн тоглолтын таймер руу оръё те. Байгаа байлгүй. Уг тоглолтын тайм явжсэн. Хэдүүлээ амар хадгалсан. Нэг хадуурахаар. За Mongolians Brothers 2 тоглосон 95-70. Ишибаши жинхэнэ одоо шидэгч залуу маань яг гэж ирсэн харуулсан да. 3-6 удаа унагсан. Нөгөө талаас Сүхбат маань бас янзын байсан. Сүхбат тэгээд 19 он авсан. За энэ араас. За Visage Knights баг маань бодонстой тоглосон. Тэгээд Warren 25 он авсан. Тэгээд 6 дамжуулалт 5 самбар. Нөгөө талаас Mike Williams 23 оноо. За тийм Warren ер нь бол бас маш гоё олон талт тоглогч юм а тий. Самбар оновчтой дамжуулалт энэ төр дээрэж идэвхтэй дээрээс нь оноогооч авчдаг. Маш гоё тийм тоглогч чинь. Тэгээд за араас нь шууд явчих. Тэгэхгүй бол хэдүүлээ бас амар сунжрах гээд байна. EASL-ийн тоглолтууд явагдсан. Тэгээ энэ дээр бол манай Хасын үлгүүд баг маань Alvark Tokyo багийг 84-69-оор хоцсон. Баяр үргээ. Шүү манай хөлгөөч бас янзын байна. Янзын байна да. Тэгээд ер нь хөлгүүдийн баг үйлдэл болгон л түүх болоод байна. Тэгээд яг хөлгүүдийн одоо ихэнх түүхүүдийн бас бичлэлсэн эрхэм маань одоо манай студид сууж байна да. Яа. Баяр үргээ даа. За баяр үргээ. Эхлүүлж явсан. Тэгээд одоо ингээд эхлүүлсэн клуб нь бас одоо ингээд амжилттай явахыг харах бас одоо хэдий одоо Miners одоо итүүгэн гэж явж байгаа ч гэсэндээ тэгэл сэтгэл бол тэгээд тэнцээ бол ингээд байж л байгаа зү. Тий би Хасын үлгүүд багыг 12 жил тасгалж болсон. Тэгээд нэг нь 60 биш тахаа наадах чинь бүр. Сая сүүлд 3 жил 2 жил эмэгтэй баг дээр үлгүүдтэйгээ зуг ажиллаа. Мэдээж энэ Хасын үлгүүд баг дээр ажиллах болгонд надад амжилт хийдэг. Тэгээ сая эмэгтэй хөлгүүд аваад ихний жил эмэгтэй лиг төрүүлээл. Тэгээ дараа жилээс мөнгө медаль аваад ингээл амжилт гарч байгаа. Мэдээж миний одоо зүрх сэтгэлд бол маш том орон зай эзэлж явдаг. Тэгээд энэ баг энэ клуб маань өөрөө ийм өндөр түвшинд явж байгаа нь өөрөө маш сайхан гайхамшигтай байдаг. Тэгээд яг би бол ер нь бол альва энэ клуб альва баг энэ өндөр амжилтанд хүрэхэд одоо тоглогч гэхээс илүүтэй тухайн баг дээр суусан тэр соёл тэр зарчим тэгээ энэ юм нь өөрөө зөв байгаа тохиолдолд бол устдаа бол илүү өндөр амжилтанд хүрдэг гэдгийг бол манай Хасын үлгүүд харуулж байна л гэж би бол ойлгодог. Энийний одоо нүүрс царай болж байгаа одоо сэргэлэн бэлгүй хоёроор бол маш бахархдаг. Хасын үлгүүд чинь цагаагч одоо тэр яг анхны дээр тасалж болж байгаа тоглож байж байгаа тасалж болж байгаа багчны хасуулгууд шүү дээ тийм шүү дээ. Би одоо нэг түрүү тоглогчоор тасалж болж байгаа пак багш дуудаа тэгээ туслах тасалж болоод тэгээ яг нөгөө плей-офф ихлээд явж байсан би гахаавцсан. Тэгээ гахаавцсан гэртээ байгаад нэг хэд хоног ягаад тэгээд нэг арай гайгүй болоо байжсэн чинь тухай цаас банкны захилсан нөгөө гай гэсэн шүү дээ. Хоёроо уцтаад ирж багаа ав гэсэн. Гайхаад юу болсон юм бол гээд тэгээ яасан чи нөгөө пак багш нөгөө талбаараа ойлж давхиж бохоод нэг гарч таггүйж тэгээд нөгөө хоёрооч шууд пак багшиг хөөцсөн юм бил. Тэгээд шууд юусо тэр жилдээ шууд туслах байж байгаа. Тэгээ сүүлийн нөгөө хүллийн төлөө тоглолтын дээр тасгалж болоод тэгээд тэр жилдээ хүл аваад тэгээд ерөөдөө тэгэл ерөнхий болоод тэгэл тэр чигээр асуулттай ерөнхий тасгалж болоод явсан. Тэгээд тэр чинь яг л Хасын үлгүүдийг эхлэл тийм яваад байгаа шүү дээ. Тэгээд одоо энэ хугацаанд 12 жилийн хугацаанд 4 авраг, 4 мөнгө,
4 хүрэл медаль авсан юм. Хоосон байсан жил ерөөсөө байгаагүй. 4 медаль дээр тэгж бууж явсан. Тэгэхээр хөлгүүд бол үнэхээр одоо нэг хувь хүн талаасаа ч юм уу нэг зохицлын хувьд ч юм уу надад үнэхээр ээлтэй байдаг. Тэгээ сая нэлээ хугацаанд завсарлаж байгаад тэгээд дараад нь эмхтэй аваад тэгэл төрүүлэл ингээл дараас нь ингээл ингээ явахаар бас аргагүй л нэг яалтж байхгүй л одоо миний нэг зүрх сэтгэл байх хэрэгтэй байх л гэж боддог. Тэгээ сая бол энэ одоо Японы тэр маш өндөр тэ хэмжээний багыг ингээ хожоод ингээд яаж хад бол баг нүдээс нөлөөс гаргачихлаа. Тэгээд үнэхээр баярлсан. Тэгээд энэ өөрөө энэ клубын тогтолцоо энэ баг клуб өөрөө зөв зарчим зөв юундээ суурлаад ингээ явах юм бол ямар өндөр амжилт үзүүлж болох тэр боломжийг бид харуулж байгаа юм л да. Хасаа үлгүүд тэгэхээр бас миний нэг бас нэг амар баярламар санагддаг юм нь юу гэхээр яг доктортой одоо тэр одоо 21-р жил рүү орж шүү дээ, тэ. Хас банк бол нэрээ хасаа үлгүүд гэхээр л хас банк хизээч нүрэ буруулаагүй яг л одоо доктортой явж байгаа Монголын одоо ганц л нэмэлтч болж шүү дээ, тийм үү. А дундаас нь яг SBL ч гэдэг юм уу ингээл эдгэр чинь сүүл рүү компани болоо явж шүү дээ. Гэхдээ яг эхлэлээс ахуулаад өнөөдрийг хүртэл одоо явж л байна, тийм үү. Би Хас банкны нэг гайхамшигтай түүхийг ярих уу. 2013 онд баха тий нөгөө хоёр холбоо үүсээд энэ хасын үлгүүдийг оруулахгүйгээд санаж байгаа шүү дээ тий оруулахгүй лиг оруулахгүйгээд тэг оруулаагүй шүү дээ. Тэгээд тухайн үед чинь тэр оюнгил нөгөө спорт юуны сайд байсан. Тэгээ өдөр нь би уулзахад орой оруулан танах юм бол асуудаг оруулах гэж. Тэгээд орой нь уулзаад ингээл яасан чинь нөгөө нам яриад ингээл баах юм бол ингэсэн чинь нөгөөд чинь юм яаж чадгаа байлаа. Тэгэл манайг орохгүй үлдчихсэн. Тэгээд дараад нь бид чи одоо тэгэл багж хэрвээ тэгчих юм бол тэгэл хасын үлгүүдэд баг тарна л гэж бодож байгаа шүү дээ ихэнх хүмүүс бол. Тийм. Багж ойлгомж тийм байсан баг тий. А тэгэхэд манай Хас банкны хөтөлбөрүүд шууд маргаас нь бид нартай уулзаад за зүгээрээ яг энэ жилийн гэрээсэн цалингуудыг бол бид нар өгнө. Танаас цалингаа авдаг бүх юмнуудаа авдаг авна. Тоглосон ч тоглоо гэж тоглосон. Угаас тоглох лиг тоглох нь зорхон тодорхой болсон. Амар шүү дээ. Тийм нөхцөлд шүү дээ. Та нар яг гэрээнийхээ цалин мөнгө авна. Заал гэрээ эцэн тэр биндээ зуулгын зааланда бэлтгэл сургуультаа хийгээд тэгэл явжээ. Өөр одоо яах вэ тэгээд нэгэнд нөхцөл байдал юм хийж байгаа бол бид нар бол ивент итгэдэг. Хамгийн гол нь танаа энэ хасын үлгүүд идэг энэ багаараа л бай. Нэгжэл учир нь алтан. Тэгээ бид нэр бэлтгэлээ хийгээл явж ийсэн. Тэгээд нөгөө 2 дугаар тойрогоос ч үлээ сүүлийн 3 дугаар тойрогоос эхэлж нөгөө эхлэл гэдэг багийн тийм 15 дээр хүлгүүд орж ирээд тэгээд тэр лигт орж ирээд тэгээ явсан шүү дээ. SBL-ийн нэгдэг үлээ. А тий SBL биш эхлэлчин байдгаараа байгаа явсан шүү дээ. Тий. SBL-тэй нэгдээд. Тий SBL-тэй нэгдээд. SBL-тэй нэгдээд 8 SBL дээр чинь Сеги мэг байжсэн. Сеги дек мэг. Тий Сеги дек гэдүүс. Тэгээ нэгдээ явжсэн. Тий яг үн тий. Нөгөө дасгалжуулагч нь давааны багш байсан. Манай багш байсан. Тэгээд бид нэр очиод тэгээд би ерөнхий болоод ингээд тэгээ явжсэн. Дасгалжуулагч гэснээс цагаах одоо нөгөө дасгалжуулагчдын холбоог удирдах байгаагийн хувьд ер нь дасгалжуулагчдын холбоо ямар үйл ажиллагаа ойрын тий мэдээж холын юмнууд болол явагдана. Тэгэхээр хамгийн ойрын одоо бидний сонссноор бол зөвсгөлд бол дасгалжуулагчдын бүсийн сургалт зохион байгуулагч. Та энэний талаар нэг гоё мэдээлэл өгөөч. За ер нь бол яг энэ хөдөө орон нутгаар явж байгаа энэ дасгалжуулагчдын одоо коуч клиникийг бол Монголын сагсан үгээ холбооноос санаачлаад тэгээд энэ дээр дасгалжуулагчтай холбоо хамтарч ажиллагээд ингээд хамтарч ажиллаад явж байгаа. Тэгээд хамгийн эхлээд бол Улаанбаатар хотын 6 дүүрэгт хийсэн. Тэгээд дараад нь Сүхбаатар аймагт очсон. Тэгээд Өмнөгов аймагт, тэгээ Аранга аймагт. Тэгээд одоо ингээд Хөвсгөл аймагт очоод дараад нь бид нар одоо энэ Говьалтай, Увс, Ховд гэсэн баруун Алсын 3 аймгийг нэг явуултаа бүсчлээд энэ сургалт хийгээд ингээд яг тийм төлөвлөгөө гаргачаад байж байгаа. Тэгээ одоо эхний юу бол 10 сарын 22-нд 23-нд Хөвсгөл аймгийн Мөрөө хотод хийхээр төлөвлөлөөд одоо Хөвсгөл аймгийн Биндэмс спортын хороо Хөвсгөл аймгийн сагсан үгийн холбоотой хамтраад ингээд хийхээр ингээд төлөвлөсөн. Манай одоо Монгол улсын эрэгтэй эмэгтэй шгшээ багийн дасгалжуулагч нар очиж сургалт хийж сертификат галтуулахаар ингээд төлөвлөсөн байгаа. За эрэгтэй шгшээ багаас бол Василий дасгалжуулагч. За тэгээд Тамжид
дашнам явахаар төлөвлөсөн. Эмэгтэйчиг багаас болохоор яг сургалт орох нь газет засгаж манай Баярат тэгээд сургалт орох ийм төлөвлөгөөтэй яатсан баг. За тэгээд C-зэглэлийн энэ жилийн сургалтууд явагдаж байгаа. Ер нь бол яг одоо энэ C-зэглийг ярихаас өмнө одоо энэ ажлыг эхлүүлэх болсон шалтгаан нь юу гэвэл Монголд юус юм ялангуяа дасгалжуулагчийн тал дээр маш их эмх замраагүй байдал үүсч эхэлж байсан. Одоо зүгээр хин тусдаа л ингээл очиод тэмцээд баг дасгалжуулаач юм ингээд яваад идэг байсан. Хоёрдугаарт энэний цаана дасгалжуулагч хүн болгоны бас нэг амьдрал явагдаж байгаа. Тэгэхээр энэ CVA зэрэг гэдэг маань өөрөө тест дасгалжуулагчийн үн цэнийг бий болгох нэгдүгээрт. Хоёрдугаарт нь бол одоо Монголд одоо дасгалжуулж хүүхд залуучуудаа ажиллаж байгаа дасгалжуулагчныг бүртгэлжүүлж албажуулж авах зорилготой. Гуравдугаарт нь болохоор бид нэр яг албан ёсны мэрэгжлийн үнэлгээтэй багш нар одоо энэ мэрэгжлийн лигүүд болон одоо өсвөрийн хүүхдүүдээр ажиллах тийм шаардлагатай болж эхэлж байгаа. Тэгэхээр энэ одоо энэ бол хөгжилтэй улс орнууд бүгд л юм байна шүү дээ. Тэгээд яг л энийг л Монголын сагсан мөнгөний хөгжилд жоохон ч гэсэн хувь нэмэр олъё гэдэг одоо холбооны ерөнхий нарийн бичгийн дарга төгсж байгаа л таах миний бий уулзаад би одоо ингээд Монголын сагсан мөнгөний дасгалжуулагчтай холбоо гэдэг ингээд байгуулсан байна. Ийм төлөвлөгөөтэй байна гэсэн төгсөө маш сайхнаар хүлээж аваад ингээд тэгээд юу ч яриатай золбоо захиралтай ингээд гурван талд хилцэл хийгээд тэгээд хамтын ажиллагааны гэрээнд гал үсгэж байгаа. Тэгээд энэ сургалтууд эхэлсэн байна. Тэгээд одоогийн байдлаар бол 350-аад дасгалжуулагч бол CV зэрэглэлийн үнэлгээтэй ингээд албаас нийлээд юм уу CV би нийлээд тий албаас нь бүртгэлтэй бас. За хамгийн эхний жил 23 онд C зэрэглэлийн дасгалжуулагч сургалт хийхэд 176 дасгалжуулагч C зэрэглэлийн үнэлгээ авсан. Тэгээд ерөнхийдөө болохоор одоо тэр C зэрэглэлийн үнэлгээний хугацаа бол 2 жил болоод дуусах. Тэгээд одоо яг 1 сард дуусах. Энэ ихний 176. Тэгээ одоо энэ C зэрэглэлийнхаа сургалтын бид нэг календарчсан 5 шатны төлөвлөгөө гаргацсан байна. За энэ төлөвлөгөөний дагуу бол одоо тэр 176 юу сунгалтанд сууж байгаа нь бол 3 шат суугаад яг 12 сарын сүүлээр одоо төгсөөд тэрэн гутлаа 1 сар ихэд сунгалтад үнэлгүүд авчих. Бигээ авцсан маа штэ. C дуусчихж байгаа штэ. Тэгэхээр битэнүүд нь C-д бол суух шаардлагагүй штэ. Баггүй. Тийм байгаа. Тэгээд шинээр сууж байгаа хүмүүс нь болохоор 5 шатныхаа сургалтанд суугаад шинээр гингүүд аюугаа зэгцрээд наачаас суухгүй би наад чинь суугаа шахаал гэж 5 шатны сургалтанд суугаад 5 шатны сургалтаа дуусаад тэгээд үнэлгээ авах. Манай ангийнхан ч 2 сар төгсгөл болсон. Тэгээд мөн яг хөө энэний цаана мэдээж дасгалжуулагчийн ёс зүй тий одоо хүүхдэд ажиллаж байгаа шүү дээ. Ялангуяа C-зэглэлийн дасгалжуулагч нартай бол маш их анхаарч ажиллаж байгаа. Яагаад гэвэл одоо өсвөрийн бага насны хүүхдүүдтэй ажиллаж байгаа. Тэгэхээр тэр багш нар өөрөө хүн болсон байх хэвээр. Тэ хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй байх хэвээр, сагсан мөнгөтэй хайртай байх хэвээр. Зүгээр одоо тэр мөнгө олох хэрэгсүүл гэдэг талаасаа биш. Хүн бэлдэх, хүний төлөө ажиллах гэдэг талаасаа тэр ойлголтуудтай байх хэвээр. Тэгээд ерөнхийдөө бол тэр талаар нь одоо эхний ээлжинд бол бид ингээд сургалтууд яваад үнэлэхэд болгоцоо. Одоо бол дараагийн шатн дээр бол тэр талаас нь илүү их анхаарна. Одоо ерөнхийдөө сая ингээд 12 насны улсын аваад ингээд настасаа асуудал гарч ирж байгаа. За мөн шүүгчийн бие талцсан асуудал гарч ирсэн. За тэгээд энэ дээр бол одоо за шүүгчийн биед халдсан асуудлаар бол Монголын сагсан мөнгөний холбооноос бол юу яасан? Нөгөө ёс зүйн хороогоор орохоор болгоод тэгээд одоо төр дасгалжуулах эрхийг төтгөлзүүлэх ямар нэгэн шийдвэр бол эцсийн шийдвэр гараагүй юм байна те. Яг эцсийн шийдвэр бол гараагүй. Гэхдээ одоо нөгөө ёс зүйн хороо нөгөө баримт нотлохоон дээр суулаад баримт нотлохоор бүрдүүлээд одоо нөгөө хурлаа хийх гэж яаж байгаа. Тэгээд тэр хугацаанд тэр хүн бас ажил хийгээд байгаа юм шиг лээ. Тэгээд өнөөдөр бол өчтөр над руу алдан бичгээсэн холбооноос тэгээд тэр алдан бичгээр бол энэ хугацаанд нь одоо тэр ёс зүйн хорооноос шийдвэр гаргах хугацаанд төр дасгалжуулах эрхийн төтгөлзүүлэх тийм хүсэлт оржсэн. Тэрний дагуу бол тэр шийдвэрийг одоо гаргана. За мөн настасан хоёр дасгалжуулагч бол хоёулынгийнх нь одоо нөгөө үнэлэхний эрхийн жилээр хасна гэсэн тийм. 1 жилээр хасах
болох юм шийдвэр гаргаж байгаа. Тэгэхээр энэ өөрөө одоо манай Монголын сагсан мөнгөний түүхэнд бол анхны тохиолдол болж байгаа. Тэ? Одоо эрхтүүдээр зөвлөх юм уу те энэ. Тэгэхээр энэ өөрөө үнэлэх маань өөрөө ийм ёс зүйтэй очиж байгаа. Одоо виз зэрэглийн үнэлэхтэй дасгалжуулагч нь бол одоо хөгжлийн лигийн ерөнхий дасгалжуулагч хийж байгаа. С зэрэглийн үнэлэхтэй дасгалжуулагч бол туслах дасгалжуулагч хийж болж байгаа. С зэрэглийн үнэлэхтэй дасгалжуулагч хөгжлийн лигийн ерөнхий дасгалжуулагч хийхгүй. Тийм үү? Тийм. Өө ямар азар би авцсан байсан. Тийм байна. Виз зэрэглийн дасгалжуулагч бол дээд лигийн туслах дасгалжуулагч. Одоо энэ жил бид нэр маш том нэг хийх ёстой ажил бол зэрэглээ. Зэрэгэл бол дээд лигийн одоо үндэсний дээд лигийн мэргэжлийн одоо ахлах дасгалжуулагч хийх. Тэрийг авах. Энэ сургалт маань өөрөө маш чанартай бэлтгэжж хийх ёстой сургалт. Хоёрдугаар бид нэр эхний 176 дасгалжуулагчид орох тэр сургалт маань өөрөө агсан төвшөнд байх ёстой. Агсан төвшөнд байх ёстой. Бид нар одоо эхлээд анхан шатны яг хүүхдийн фундаментал суур одоо сургалтууд дээр сургалт орсон. Одоо дараагийн шатны сургалтууд орох гэдэг. Ингээд яг энэ програм юм дээр бол одоо удахгүй бид нар хуралдаад програм батлаад ингээд явах гэж байгаа. За энэ жилийн үед бол Василий дасгалжуулагч, одоо Монгол Улсын эрэгтэй шишээгийн дасгалжуулагч, за тэгээ эмэгтэй шишээгийн дасгалжуулагч Гарсиа дасгалжуулагч, за тэгээд Тамжид одоо яг орчуулга бүх юм дээр ажиллаад ийм байдлаар хийхээ төлөвлөж байгаа. За тэгээд мөн одоо бусад одоо манай майнес дээр ажиллаж байгаа хоёр дасгалжуулагч тэгээ одоо итүүгэн дээр хийж байгаа дасгалжуулагч ийм дасгалжуулагчны бас тэр сургалтанд оролцуулах. Тэгээд ер нь бол яг одоо энэ жилийн сургалтанд нэг шинэ юм оруулах гэдэг энэ ёс зүйн асуудлыг айгүй их ярина. Ёс зүйн сургалтыг нэмж оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Яагаад вэ гэвэл дасгалжуулагч хүн бол бүхний нүдэнд ил байдаг. Тэ хүүхдүүд ээж аав гэхээсээ илүү багшаагаа харж багшаасаа илүү их үлгэр авч багшаагаа илүү их дуурайдаг. Үгийн сонсдог. Багшаагаа бол өөрийнхөө баргалж бурхан мэт шүтдэг. Гэтэл багш нь өөрөө буруу үлгэр дуурай хийгээд буруу ёс зүйн үйлдэл гаргаад ингэ яваадах юм бол тэр хүн дээр сурч хүмүүжж байгаа. Тэр сагсан мөнгө сурч байгаа тэр хүүхдүүд бас л тийм дээ. Яг л буруу явна. Тэгэхээр энэ өөрөө маш нарийн эмзэг асуудал болж гарч байгаа. Одоо тэгээд жишээ нь нас дарж ийн гэдэг чинь өөрөө хуурм эхэлж гэсэн үг. Тэгэхээр тэр багт байгаа хүүхдүүд бас тэрийг мэдчихэл сураал явна. Мэдчихэл байгаа шүү дээ. Мэдчихэл байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүүхдүүд болдгийм байх гэсэн ойлголт төрж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр хүүхдүүд цаашдаа бас хин нэг хуурм эхлэх толгойд нэг л тийм ой санамжид нэг юм ороод гэж цааны газар тийм. Тэгэхээр энэ нь өөрөө хүүхдийн өмжил айгаа буруу үлгэд бол. Түүнээс бид нар одоо нэг хүн лөө ч юм уу хин нэг боож хаах муугийн үзэх гэдэг байгаа биш. Мэдээж нэг жилээр ингээ их насгаа тэр хүмүүст бас нэг ажиллаа үргэлжлүүлээд явах амьдралд нь жоохон хэцүү байх. Гэхдээ ёс зүйн хувьд бол заавал хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа. Бусдад ч гэсэн сурамж болоо. Тийм үдээс ингэж ярьж байгаа. Энэ бол яг одоо дасгалжуулагчтай холбоо бол энэ сургалт одоо энэ явуулж Монголын сагсан мөнгөний дасгалжуулагч нараа нэгдсэн нэг бодлогын өрөөнд байхаас гадна одоо бид энэ тамжид дээр одоо сая бид санчийн кейсийг ярьлаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан багш дасгалжуулагчныхаа эрх ашгийг хамгаалах. Тэгээ дасгалжуулагчнаа аль болохоор гадаад дотоодын сургалтанд хамруулах гэдэг энэ чиглэлүүдээр өшөө цаашаа илүү төлхөө ажиллаж эхлэх юм. Одоо дасгалжуулагчтай холбооноос журам гаргана. Тэгээ журмынхаа дагуу ажиллана гэдэг иймэрхүү ажлууд бол юу гэдэг хийгдэхээр төлөвлөж байгаа. Тийм одоо подкастны маань ганцхан хугацаанд дууссан учраас одоо ямар ч боломж байхгүй. Ганцхан юм асууж. Үгүй. Ингэсэн. Одоо ямар ч боломж байхгүй. Талбаны тэргүүн ороод ирсэн дээр нэг юм асуу. Нөгөө пэйж дээр их олон нөгөө хөдөөний багш нар бичсэн блэ цагаах. Нөгөө яг ажлын нөгөө 5 өдөр ингээ явчингууд ингээд нэг жоохон тим байгаад байна. Хагасаа мөцсөнийг дайруулад ингэсэн юм байж болох уу болохгүй гэсэн нэг тийм асуулт. Тэрэн дээр болохгүй. Болохгүй. Яг хагасаа мөцсөнийг тааруулах нөгөө бизнесийн нөгөө заал за тийм биш шүү манайхаа үүсэж байгаа тийм. Тэгэхээр нөгөө ажлын үеүүдийг сонгож байгаа. За тэгээд подкаст маань өндөрлөх төгссөн байна үзэгчтэй. Тэгээд Рамбук уншаад шууд өндөрлөе. Цэвэл дөржөө. Нэмэлт асуулт байхгүй шүү манай хараа. Сайн нэрээ яасан гэж илгийн болсон. Ингээ харсан чи Рамбук байхгүй. Устцсан.
устсан мовч нөө селект оол олонгуудаа. Тэгээ бисээ яранга толгойд өдрөөс мөр бузаага бичлээ шүү дээ. Яа. Нуруугаар хүүд өргөөл явчихлаа. За ингэж байгаа. Биш нөө зочин болгондоо бичдэг юм. За тоглогч байхдаа заслаантай шидэлт рүү үлдэн pop том дасгалжуулагч болоод ардын хүүхдүүдийн чадварыг level up. Азийн наадмаар гişээгийн шилдэг 8-д үлдэнэ гэж хинч үл таамагласан. Азийн чон багаас эхэлсэн карьераа гавьяатын цолоор тамгалсан. Амбогчны шүлэг үчих амар авьяастай. Райм ахаа. Шүлэг байдаг унгаад байгаа надад. Райм Шүлэгч амбук гэдэг. За тэгээ цагаахт маш их баярлалаа. Тоглолттой өдрөө бас тий цаг зав зориулж бидэн дээр хүрэлцэж ирээд ингээ нэвтрүүлэгт маань оролцсонд маш их баярлалаа. Тэгээ дараагийн дугааруудаараа бас дахин уулзаад гоё ингээд дутуу үлдсэн яриануудаа ч гэсэн бас ярихыг үгүйсэхгүй дээ. Тийм өдрүүд бол хаяанд байгаа хаа гэж бодож байна. Энэ түрээд подкастын маань энэ удаагийн дугаар өндөрлж байна үзэгчтэй. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Альт камерас мэ. Баяртай. Итгэлийн чанараар Asahi хамтран ажиллагч Leaning Band-ийн Монгол дахь Sorghums албан ёсны дистрибьютор Leader Sporting Mongolia